За сайн байна уу? Болов сайхан. Сайн байна уу? Орой Энэ орой мэндийг хүргэе. Тэгээд бид хоёрын маань лайв ярьслага маань нэг удаа төлөвлөө тэгээ хоошлсон байгаа тийм. Тэгэхээр яг энэ 4 сарын 7-ны орой төлөвлөсөн ясаараа эхлүүлж байгаа шүү. Цагтаа эхлүүлж байгаа. За тэгээд юуны өмнө болов сайхандаа маш их баярлалаа. Тэгээд фото лайв гэдэг энэ жижигхэн санаачлага маань эхлээд нэг одоо жил гарсан болж байна. Тэгээд ер нь бол цав тахалтай холбогдоод эхэлсэн. Хүмүүс биетэйгээ уулзах боломжгүй болоод ер нь бол хоорондын контакт харилцаа жоохон багасаад эхэлсэн учраас бид нэр ингээд бас нэг тийм лайв байдлаар хүмүүстэйгээ холбогдох тийм зорилготойгоор эхлүүлээд явж байгаа. Тэгээ юу ч гэсэн бас бид нэр өөрсдийн чөлөө цагаараа сайн дурын үндсэн дээр энэ үйл ажиллагааг бол явуулдаг. За тэгээд яхав цаашдаа бас монголчуудаа гэрэл зурагчдаа, гэрэл зураг уран бүтээлчтэй, гэрэл зураг сонирхогчтой илүү одоо сонирхолтой байж болох тэр мэдлэг мэдээллийг бас сэдлүүдийг бас өгөх зорилгоор бол ийм яг зорилттой байдлаар ийм сэдвчилсэн юм бас ярилцлагуудыг хийж явъя гэж ер нь тохиролцоод тэгээд энэ яг болов сайхан гэдэг энэ залууг бол одоо мундаг залууг бол одоо суурж авчирсан даа маш их баяртай. Тэгээд чамайг бол одоо манаас фото лайвын үүсгэн байгуулагчдын нэг Даваним гээд гэрэл зурагчин багш хүн бол санал болгосон байгаа. Тэгэхээр Даванадаа бас баярлалаа. Тэгээ болов сайхан чи бидэнд өөрийгөө танилцуулаач юу хийдэх хүн бэ, яадаг хүн бэ? Тэгээд яг энэ бас гэрэл зурагтай ямар нэгэн байдлаар шууд биш юм аа гэхэд бол шууд босоор бол холбогддог байх гэж би зүгээр төсөөлж байна те чиний ажлынхаа хүрээнд тийм. Тэгэхээр энэ тухайга бидэнд товч танилцуулаач. Би товчхондоо бол их зүйч мэргэжилтэй хүмүүсийн хууль зүйн сургуульд төгссөн. Үндэсний бүтээгдэхүүн 4 хүн болсон. Тэгээд бусдын жишгээр цэцэрлэг, сургууль, их сургууль, ажлын байр гэдэг нэг 4 уулын дундаас бол нэг холдоогүй хүн бол тантай ярьж байна. Тэгээд яг эрх зүйч мэргэжил эзэмшээд хүний эрхийн үндэсний комисс гэдэг газар хүний эрхийн боловсрол, сурч боловсрох эрх, хүүхдийн эрх гэдэг хариуцж ажиллаж ирсэн туршлагатай. Тэгээд тэнд 7-8 жил ажиллаад дараа нь боловсролын чиглэлээр ажилладаг төрийн засгийн байгууллагт 3 жил ажиллаад тэгээд Нүбэд нэг 2 жил гаруй 3 жил орчим юм уу ажиллаад тэгээ одоо өнгөрсөн оны 11 сарын 29-наас стратеги академи гэдэг сургалт судалгаа PR мониторинг чиглэлээр ажилладаг байгууллагт харьяалтай явж байна. За тэгэхээр хүний эрх хамгаалагч тэгээд гэсэн тийм хүний эрх хамгаалагч эрх зүйч гэсэн одоо мэргэжилчин бол эрх зүйч одоо хүний эрх хамгаалагч гэж өөрийгөө тодорхойлоод байгаа шүү дээ. Тэгэхээр яг хүний эрх хамгаалагч гэдэг нь яг ямар ажил хийдэг юм бэ те? Одоо жишээлбэл бол яг хаана ажилласан юмудаа илүү хэлчихлээ те. Яг хүний эрх хамгаалагч гэхээр яг юу хийдэг хүний эрх хамгаалагч гэж ер нь тухайлах байна. Ер нь бол яг хүний эрх хамгаалагч эсвэл хүний эрхийн активист нэг бол хүний эрхийн хэрэгцэгч гэдэг янз бүрийн нэрнүүд байдаг л да нэршлээ. Манай улс ямар онцлогтой вэ гэхээр 21 оны 4 сард Аазтай анх удаа хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль гэж гаргасан юм. Тэр нь юу юм гэхээр яг хүний эрх хамгаалагч гэж бид нар Монгол улсад хэнийг үзэх юм бэ? Тэр хүнийг яг хүнээр хамгаалж гэнэ үгүй юу гэдгийг нь яаж мэдэх юм бэ? Бүр хуульчилж өгсөн гэсэн үг. Энэ нь бол өөрөө улсын хэмжээнд үндэсний хэмжээнд анх удаа төдийгүй Аз бүстэй бас анх удаа ийм хуулийн зохицуулалт, дэвшилтэд бодлого гарчээ гэж бол харж болж байгаа. За тэгээд яг хүний хамгаалагч гэж хэн бэ гэдгийг энэ хууль дээр тодорхойлсон байна. Тэрэн дээр бол ганцаараа эсвэл бусадтай нийлээд хүний эрхийг хамгаалах, хөхүүлэн дэмжих үйл ажиллагаа зохион байгуулж байгаа хүн бүрийг хэлнэ гэж агуулгаар. Тэгэнгүүт хүний эрх хамгаалах гэж юу гэсэн үгэн, хүний эрхийг хөхүүлэн дэмжих гэж юу гэсэн үг юм гэж тодорхойлох хэрэг гарна. Тэгээд тэр нь хуулийн дээр байдаг. Одоо мэрэгжлийн байдлаараа эсвэл мэрэгжлийн бус ч гэсэндээ хүний эрх зөрчигдөж байгаа бол хүнийг талсан зогсоож байгаа, сэргийлж байгаа бол хүний эрх хамгаална гэж үзье.
товчхондоо шүү. Ерөнхий л ярьж байгаа. Хүний эрхийн талаар мэдэхгүй байгаа хүмүүс хүний эрхийг таниулж ойлгуулж байгаа, сурталчилж байгаа үйлдэлийг хүний эрхийг хөхүүлэн дэмжиж гин гэж харъя гэж тавьсан. Тэгэхээр яг одоо Human Rights Defender гэж яг хэнийг хэлэх вэ гэдэг бол манай Монгол улсад хүний эрх хамгаалагчийг хэлнэ. За хүний эрх хамгаалагч нь яг юу хийдэг нь гэвэл хоёр юмыг хийж болох юм байна. Нэг бол хүний эрхийг хөхүүлэн дэмжиж байгаа, эсвэл хүний эрхийг хамгаалж байгаа. Тэгэхээр та бид хоёрын арай хэрвээ хүний эрхийн сэдвтэй уялдж байгаа, хүний эрхийн сэдвийг хөндөж байгаа, тодорхой мэргэжлийн өрөөнд ч гэсэн хүний эрхийн асуудлыг таниулах гэж байгаа бол хоёулаа энэ үйл ажиллагаагаар хүний эрхийг хөхүүлэн дэмжиж байгаа юм байна. Тэгэхээр хоёулаа хүний эрх хамгаалах гэж байгаа, хүний эрх үүсдэг яг энэ үйлдэлээр бол тодорхойлж болох юм байна гэж. Тэгээд яг нөгөө үйлдэл нь яг зөвийг одоо яаж мэдэх вэ гэдэг асуулт гарч ирж шүү дээ. Тэр хүн яг яаж мэдэх вэ? Тэгэхээр нэгдүгээрт бусдын нэр төр алдар хүндийг хүндэтгэн гэж байгаа. За тэгээд ямар ч тохиолдолд ямар ч үйл ажиллагаа байсан хууль ёсны дагуу ажиллана. Тэгээд тэр ажиллаа хийхдээ бусдын нэр төр алдар хүндийг хүндэтгэн гэдэг нь өөрөө цаанаа хүний нэр төр гэдгийн цаанаа бол нөгөө human dignity буюу зарим орчуулган дээр бол эрхэм чанар гэж байгаа. Тэгэхээр манай үндсэн хууль дээр бол хүний нэр төргөө буулгацсан байдаг өргөн үрээтэй ойлголт. Зарим мэргэжлийн баримтчгууд дээр бол хүний эрхэм чанар гэдэг нэрлэлсэн. Жишээлбэл манай хуульчдын холбооны дүрмийн зарчим хэсэг дээр нь хуульч хүн мэргэжлийн үйл ажиллагаанд хүний эрхэм чанарыг хүндэтгэнэ гэж байгаа. Энэ цаана respect human dignity гэдэг ойлголтыг инхүү буулгаж гэсэн. Бас манай шүүгчдийн холбоо гэж байдаг. Монголын шүүгчдийн холбооны дүрмд бас хүний эрхэм чанарыг хүндэтгэх гэж томьёолж орж ирсэн байна. Тэгэхээр яг бид нар бол 92 оноос хойш бол хүний нэр төр гэж үндсэн хуульд буулгаж ашиглаж ирсэн. Яг ухын хөөх юм бол нөгөө орсоор человеческое достоинство, англиар human dignity гэдэг яг бүр нөгөө 1948 оны хүний эрхийн түгээмэл тунхаглалд ашигласан нэр томьёо. Тэгээ нөгөө гадаад их сурвалжийг Монгол руу буулгахаа нөгөө англи орчуулганд болохоор орс орчуулгаар орж ирдэг. Тэнгүү человеческое достоинство шууд Монголд нэр төргээ буутсан, хүний нэр төргээ буутсан. Зүйн бол энэ бол Бадам самбуугийн болор сайхны тухай биш. Бүр ингээд хүн бодгалыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх, тухайн этгээд ямар ч байсан, өмнө нь ямар ч тодтгол байсан хүн гэж тэр бодгалыг хүндэтгэх тухай ойлголтыг ярьдаг юм а гэж бас хэлж болж байгаа. Тэгэхээр хүний нэр төрийг хүндэтгэх гэдэг гол санаа тэр. Тэгээд хүчирхийллийн бус аргаар тайван замаар асуудлыг ярьж, хөндөж, шийдэж явж явах юм бол хүний хамгаалагч юм байна. Хууль зөрчөөд хүний нэр төр алдар хүндийг уландаа гიშгээд эсвэл хүчирхийллийн аргаар бусдыг өдөөн түрхээд хүний эрх гэдэг нэрээр хүний эрхийн төлөө зүтгэж гин гэж өөрийгөө тодорхойлсон ч тэр хүн бол хүний эрх хамгаалагч биш ээ гэж гуйлчилж байна гэсэн. Зөв. За тэгэхээр маш их баярлалаа. Тэгээд яг энэ хүний эрхтэй холбоотой хүний эрх хамгаалагчийн ажилтай холбоотой үндсэн ойлголтуудыг бол маш тухай ер нь бол манай үзэгчдэд өгсөн гэж бодож байна. За тэгээд хоёлоо бол яг ярилцаад энэ ярилцгааны 3 хэсэгт хуваацсан байж байгаа та тий. Тэгээд энэ нэгдүгээр хэсэг маань ерөнхийдөө бол яг ер нь бол одоо ерөнхийдөө гэж ярих гэхээсээ илүү яг энэ гэрэл зурагчтай холбогдлолтой хүний эрхтэй холбоотой энэ асуудлууд сэдвүүд бол одоо сүүлийн нэг магадгүй 10 жил бол маш тийм тулгамдсан сэдв болоод ирчлээ. Тэгээд яг салбарсан олон асуудлууд байгаа. Гэхдээ яг зөвхөн гол юм энэ одоо бид нар бол бас ярих гэж үзье гэж одоо шийдээд байна. Тэгэхээр хамгийн ихэнд бол одоо миний одоо байр суурь юу байдаг вэ гэхээр жишээлбэл одоо гэрэл зурагчид болон уран бүтээлчтэй бол би яг одоо нэлээд тийм нягт ажилтдаг. Тэгэхээр нэг талаасаа нөгөө одоо контент мейкерүүд буюу гэрэл зурагчид бүтээл төрөгчтэй энэ хүмүүстэй бол ажилтдаг гэсэн. Нөгөө талаас нь урлагийн судлаач куратор талаасаа бас яадаг вэ гэхээр яг үзэгчтэй бас би бас харьцдаг. Тэгэхээр ингээд миний байр суурь ингээд нэг юу гэдгийг нэг голын иргэн наан цаана ерөөхдөө бол ингээд байнгын орж гарч явдаг гэсэн. Тэр үүднээсээ яг аль нэг талыг бол би
байхыг ер нь бол хичээдэггүй. Аль болох хоёр талаас нь харахыг хүсдэг. Тэгээ аль талтай нь холбоотой ер нь бол асуудлууд бол Монголд бас цөөнгүй байгаа юм л да. За тэгвэл номер 1 одоо юу гэдгийг тулгамдсан яг гэрээ зөгчдийн тулгамдсан асуудал бол одоо гэрээ зөгчдийн бүтээл төрөх болон гэрээ зураг авах одоо эрх нь бол ер нь бол бас нэлээд хязгаарлагдаж байгаа гэсэн тийм яриа гомдол одоо бодит байдал дээр ч гэсэн ийм одоо асуудлууд бол одоо маш их одоо гардаг болсон. За тэр нь бол жишээлбэл одоо хамгаалалттай одоо жишээлбэл орон нутгад гэх юм бол яг ямар нэг уул уурхайн үйл ажиллагаа эхэлж байгаа байгууллагын газар нутагт бол гэрээ зурагчин болоо орж болохгүй, зураг авч болохгүй ч гэдэг юм уу те. За эсвэл одоо энэ бол яг нэг л жишээ нь шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол яг гэрэл зурагчны гэдэг юм уу тухайн уран бүтээлчийн бүтээлийн төрөх эрх нь бол бас нэлээд тийм хөндөгдөх тийшээгээ нэлээд болсон байна гэдэг үүднээсээ энэ бол бас нэг гомдол маягаар яваад байна гэж би бодоод байна. Би бол зүгээр нэг юм тийм одоо emotional буюу сэтгэл хөдлөлийн тийм мэдрэмж гэхээсээ илүү энэ бол илүү улс хууртаа бас авч ярилцах ёстой зүйл юм уу гэж бодоод байна. За тэгэхээр яг би бас нэг жишээ болгоод хэдэн зураг сонгоцсон байгаа тий. Тэрийг бас харуулад ярих юм бол илүү хүмүүст ойлгомжтой бас байж магадгүй гэж бодож байна. За тэгээд Фотол лайвынхаа хүрээнд одоо лайв хийгээд биднес олон улсын болон ер нь бол голдуу олон улсын за Монголынхан ч гэсэн уран бүтээлч танилцуулаад бол ингээд лайвууд бүтээлүүдийг бол танилцуулдаг. За яг одоо энэ зураг дээр бол Польшийн гэрээ зурагчин фотожурналист Жедержей Новицкий гэдэг энэ одоо залуу бол яг одоо гол төвд нь одоо голын энэ төвд нь бол ингээд байж байна. Иргэн тойронд нь тав бүхэн бол цагдаа нар байж байгааг бол харж байгаа. Энэ яг бүтээл нь бол өөрөө Агата Кубис гэдэг энэ хүний бол авсан зураг байна. За тэгээд энэ Новицкий маань ерөөхдөө бол маш залуухан 95 оны 27 настай юм. Одоо бол 27 таа. Тэгээд түүний бол бүтээлийн сэдвүүд бол одоо хүний эрх тэ бол шууд холбоотой буюу хүний эрх хөгжлөө юм нэгдэл нийгмийн шударга бус байдал гадуурхалтай холбогдлолтой нэлээд нийгмийн одоо гүн гүнзгий асуудлуудыг хөндөж ингэж одоо бүтээл хийдэг ийм одоо бас уран бүтээлч байгаа гэж хэлж болно. За тэгээд та бүхэн бол яг энэ зургийг бас сонгохын шалтгаан нь миний хувьд юу вэ гэхээр яг тэр одоо болж байгаа энэ яг ямар үйл явдал болж байгааг би мэдэхгүй байгаа даа. Үйл явдал болж байгаа одоо яг ажиллаа хийгээд явж байгаа гэр зурагчныг бол ингээд ихэд бол хүчээр ингэж одоо зогсоож байгаа яг тийм одоо агшныг бол та бол харж байна. Тэгэхээр таны одоо байс урнаас одоо хүний эрх хамгаалагчийн хувьд те хүний эрх мөн эрх зүйч хүний хувьд бол яг гэрэл зурагчин уран бүтээлч хүний эрх чөлөө бас давхар тухайн хүний бас эрх чөлөө бас давхар явж байгаа шүү дээ. Тийм тэгэхээр тэр эрх чөлөө нь ер нь бол одоо яг ямар хэмжээнд байгаа гэж та хардаг вэ? Тэгээд мөн яг ямар хязгаарыг одоо давахгүй байх хэрэгтэй юм бэ гэдэг бас асуултыг бол тавихнаас зүг байх гэж бодж байна л да. Тэгээ бүх юм хязгааргүй байх бол боломжтой байхгүй бах тий. Тэгэхээр яг гэрээ зурагчин хүний хувьд нэгдүгээрт бол одоо яг Монголын хүрээнд биднес яриа тий. Монголын хувьд бол бас одоо эрх чөлөө нь хязгаарлагдаж байна гэж та бодож байна уу? Тэгээд гэрээ зурагчдын хувьд бол бас аль хязгаарыг давахгүй байх хэрэгтэй вэ? Давахгүй байх хэрэгтэй тэр поинтууд буюу одоо хязгаарууд нь ер нь юу байх вэ гэдэг дээр та нэг өөрийнхөө санал бодлыг хэлээч. Нөгөө яг гэрэл зурагчин гэж хүн хэн бэ гэдэг асуулт бас гарч ирэх ёстой. Тэгэхээр гэрэл зурагчин хүн хэн бэ гэдээ даваад үзье гэх юм бол одоо гэрэл зураг аваад тэр дүрсийг ямар нэгэн байдлаар одоо тайлбарлах гэх юм уу, бүтээх гэх юм уу, утга шингээх боломжийг олж авч байгаа хүн гэдэг утгаараа бас тодорхой хэмжээний хэм хэмжээ зааг бол байх ёстой. Гэхдээ юуны өмнө тэр хүний ажиллах орон зай яг ямар байх вэ? Ажиллах орон зайн одоо хил хязгаарыг яаж харах вэ гэдэг дээр бол нэгдүгээрт энэ нөгөө бидний зүгээс юм тэнцвээ анхаарах зүйл маань нэгдүгээрт юу гэхээр яг гэрэл зурагчныг бид нар уран бүтээлч гэж харуул тэр уран бүтээлчийн хувьд чөлөөтэй өөрийгөө илэрхийлэх, бүтээлээ туурвах одоо зүйн одоо ямар нэгэн одоо бидний хэл занснаар бол цензургүйгээр эсвэл ямар нэгэн дарамт шахалтгүйгээр
тэр бүтээлээ туурвах, тэгээд чөлөөтэй эвлэлд нэгдэх, илэрхийлэх, зорчих. Одоо тэгээд бүр цаашлах юм бол нөгөө соёлын амьдралд хүртэл оролцох гэдэг бол өөрөө ингээд цогцоороо аваад үзвэл уран бүтээлчийн хувьд байдаг. Тэр уран бүтээлчд одоо эдлэл зохих эрх чөлөө гэж бол тодорхойлж болох юм л да. Тэгэхээр ямар нэгэн дарамт шахалт хяналтгүйгээр тэр чөлөөтэй өөрийгөө урлагийн бүтээлээ туурвах гэдэгт бол хэрвээ гэрэл зургийг бид нар урлагийн бүтээл хэмээн харж байгаа бол тэрүүгээрээ бид нар хөөж болох юм л да. Тэгэхээр гол санаа нь юу юм бэ гэхээр урлаг өөрөө ямар зорилготой байдвэ? Урлагаар бид нар юуг дамжуулах ёстой юм бэ? Урлагийн зорилго юу вэ гэдгийг бас холбож харах хэрэгтэй болно. Яг нь миний зүгээс бол яг гэрэл зурагчны тухайд яг энэ гэрэл зургийг тайлбарлахаас өмнө яг урлагийн өөрийнх нь зорилго бол нөгөө хүн төрөлхтөнд хүнлэг ёс гэдэг юм уу, хүмүүн ёс гэдэг юм уу, тэр хүнлэг байх ойлголтыг урлаг ямар нэгэн хэмжээгээр өгөх зорилготой дамжуулж ирсэн, бэхжүүлж ирсэн тэр хүн төрөлхтний тэр нэг хүн ёсоор амьдрах хүнлэг байх гэдгийг харуулхад эртээр үед сэргэн мандлын үеийн тэр уран бүтээл зураг за тэгээд түүнээс хойш гэрлэр зурж байгаа хүмүүс ч гэсэн хувь нэмэртэй гэж харж болж байгаа. Тэгэхээр яг одоо бид нар тэгвэл ийм олон зүйлийг нэгтгэсэн одоо өөрийгөө илэрхийлэх, эвлэлд нэгдэх ямар нэгэн байдлаар чөлөөтэй бүтээлээ туурах тэр ингээд эрхүүдийг нийлүүлээд урлагийн эрх чөлөө гэвэл яг энэ хүний эрх чөлөө хаан зогссон байх боломжтой гэдэг асуулт гарч ирж байна. Төрийн зүгээс хууль сахиулдаг этгээд энэ хүнийг саатуулж байна л да. Тэгэхээр яг урлагийн эрх чөлөө бол өөрөө ямар нэгэн төрийн юм уу, төрийн бус этгээдийн гадны хяналт, шахалт, тавьчлага нөлөөгөөр явахгүй яг тэр хүн чөлөөтэй төсөөлөх, илэрхийлэх одоо зүүрлэх, бүтээх тэр эрх чөлөөг нь бол одоо энэ дээр бол зогсоож байна гэж тайлбарлах гэдэг. Миний зүгээс яг таны энэ зургийг хараад. Тэгээд гол нь одоо энэ дээр асуулт гарч ирж байгаа нь юу гэхээр энэ хүн юуны зургийг дарсан бэ? Эсвэл ямар журмыг зөрчсөн бэ? Эсвэл нөгөө папарацци гэдэг шиг те нөгөө бүр ингээ хүний хувийн орон зайг халдаад гэдэг юм уу, хүнд юм дарамт шахалт үүсгээд хэцүүлүүлээд байсан юм уу, үгүй юм уу гэд харах хэрэгтэй болчихж байна гэсэн үг л дээ. Тэр яг нөгөө контекстын яг нөгөө цаад нөхцөл байдлын бид нар судлах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр одоо тэгвэл Монголд ийм юм яаж болох вэ гэдгийг хараад үзье л та. Тэгвэл сэтгүүлчдийн хувьд бол нэгт одоо мэдэж явах хэрэгтэй нэг том зүйл бол манай Монгол улсын эрүүгийн хуульд гэмт хэрэгүүдийг чагсаасан байдаг. Юуг төрийн зүгээс гэмт хэрэг гэж үзэж таныг буруутай гэж шийдэх вэ гэдэг дотор та зөвшөөрдгүйгээр хүний гэрэл зураг дүрсийг авсан бол гэдэг нэг үйлдэл байна. Тэгэхээр зөвшөөрдгүй гэрэл зураг авна, дуу дүрс бичлэг хийн, дамжуулан тараана гэдэг бол өнөөдөр манай Монгол улсын 34 мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор бол гэмт хэрэг. Тэгэхдээ яг хаана эсвэл хинээс зөвшөөрөл аваагүй вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Тэгэнгүүт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь эсвэл тухайн оршин суугчийн гэрийнх нь гаднаас гэрэл зураг авсан тийм эсвэл дуу дүрс бичлэг хийсэн тэгээд тэрийгэ бусдад тараасан дамжуулсан бол та гэмт хэрэгтэн болно. Тэгээд энэ гэрийн доторх гэдэг дотор одоо юу орж ирж байгаа юм бэ гэхээр гэрлөө орох гарах хэсэг гэж бүр нарийн зааж өгсөн байна. Тэгэхээр одоо манай гэрийн хувьд бол одоо жишээлбэл би өөрөө зөвшөөрөөгүй бол манай цонхны хөшиг нээлттэй байсан чи манай гэр доторх зургийг авч болохгүй юм байна. Тэгээд одоо байрнуудад байдаг штэ ингээд нэг юм камернууд байдаг штэ. Орцны одоо коридорын гэдэг тэнгуут яг орцны коридорын камерыг хянаж байгаа этгээд өөрөө оршин суугчийн зөвшөөрлгүйгээр эсвэл ямар нэгэн хууль ёсны үндэслэлгүйгээр дураараа цацаж түгэж болохгүй гэсэн санаа гарч ирж байгаа. Тэгэхээр яг манад бол яг хууль бол юм байна. Нэг за хоёрт манад байдаг нэг хууль юу юм гэхээр садар самуунтай тэмцэх тухай хууль гэж байгаа юм. Одоо садар самууныг
одоо юу хүлээн зөвшөөрөөгүй хориглож байгаа гэсэн санаа. Порнограф гэсэн үг. Яг тухайн үеийнхаа нэр томьёогоор буулгахдаа 98 онд Садар Самун гээд нэрлэлсэн. Зүй нь бол нөгөө яг гадаад нэршил нь бол порнограф. Тэгээд эмнэлэх тэгээд ер нь ийм эротик сурталчилгаа юм уу үйлчилгээг порнограф, эротик хоёрын зааг ялгаа юу гэж ойлгох юм бэ гэдэг хуулийн зүйл заалт бол байдаг. Тэрэн дээр одоо эротик гэдэг бол ингээд гоо сайхны таашаал төрүүлэх зорилгоор хүний нүцгэн биеийг урлаг уран сайхны хэлбэрээр үзүүлэхийг ингээд хэлнийг хуулиар тайлбарласан байгаа гэсэн үг. Тэгэхээр гэрэл зурагчны хувьд бол одоо тэр нөгөө гоо сайхны таашаал төрүүлэх зорилготой яг тэр урлаг уран сайхныхаа тэр босхийг алдвал Садар Самун сурталчилсан гэж бас хэрэгт орох. Садар Самуныг сурталчлах гэдэг нь өөрөө ямар зорилготой юм гэхээр нөгөө хүний бэлгийн дур хүслийг өдөөх зорилгоор хувьцал үйлдэхийг эсвэл хүний бэлэг эрхтнийг илээр ингээд хэвлэл, ном зохиол, кино дүрс, дуу аваа ямар хэлбэрээр ингээд гаргасан, үзүүлсэн, түгээсэн, харуулсан байхыг Садар Самуныг сурталчилж байна л гэж яриад байна. Тэгээд Садар Самун явдал гэдэг нь тэгвэл юу юм бэ гэх тэгэнгүүт биеийг өмлөх, бусдын биеийг өмдүүлэх, эдгээрт тавтан оролцуулах нэг бол Садар Самуныг сурчлах гэж тайлбарласан байна. Тэгэхээр яг ингээд манай Монгол улсад байгаа уран бүтээлийн хэл хязгаар юу юм бэ гэвэл нэг ийм хоёр том хэл хязгаар байгаа. Энэ бол бүр хийж болохгүй гэсэн хэл хязгаар. За тэгээд дараагийн бусад зүйлс нь бол тэр нэг мэргэжлийн ёс зүйгээр зохицуулагдаад явна л гэсэн. Мэргэжлийн буюу одоо ёс зүйн нөгөө бичигдээгүй хуулиуд гэж одоо бид нэр бас амжилт байдаг шүү дээ. Тэр хуулиудаар одоо бичигдээгүй хуулиудаар зохицуулах тийм шаардлагатай юм шиг ер нь байдал үүсчихэд байна. Энээс сая бол айгүй чухал хоёр зүйлийг бол тохиолж хэллээ шүү дээ. Нэгдүгээр нь бол одоо яг Монгол улсын хувьд Монгол улсад ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол яг энэ хоёр бас хуулийг бол мэдэх хэрэгтэй, ойлгох хэрэгтэй, хязгааруудаа мэдэх хэрэгтэй гэсэн утгатай. За тэгэхээр нөгөө мэргэжлийн ёс зүй гэдэг ингээд сая чи дурдлаа. Тэгээд хоёулаа энэ ярьцгийг төлөвлөж байхдаа би бас нэг богинохон тийм нэг өдөр суугаад нэг жоохон судалгаа хийгээд хайлал одоо яг одоо Монголд гэрэл зурагчны ёс зүйн код гэдэг юм уу те ёс зүйн тийм хязгаарыг хэлсэн анхааруулсан ч юм уу тийм одоо ёс зүйн код гэж одоо ер нь бол яг Монгол хэл дээр ёс зүйн код гэдэг зүйлийг бол би яг үүндээ олж харсангүй. Тэр нь бол одоо их сонирхолтой санагдлаад ягаад ч юм нөгөө ингээд би өөрөө бол одоо юу гэдгийг нэг тийм одоо нэг бичгээр бууцсан ч юм уу тийм зүйл байгаа байлгүйгээд нэг таамаглаад ч юм уу найдаад яваад байсан чинь яг хайсан чинь олддгүй юм байна, маш сонирхолтой юм байна. Тэгээд одоо жишээлбэл Монголын гэр зурагчид нэгдсэн холбоо гэж одоо бас нэлээд том холбоо байж байгаа. Тэгээд энэ холбооны вебсайт руу оронгууд бол яг тэн дээр бол яг мэргэжлийн ёс зүйн кодод энэ холбооны гишүүдийн мөрдөгж байх ёстой мэргэжлийн ёс зүйн код гэдэг бичгээр буусан мэдээлэл байдгүй юм байна. Яг холбооны дүрэн байлээ. Гэхдээ бол тэнд бол нөгөө тусдаа ингээд одоо юу гэдгийг ойлгомжтойгоор холбооны гишүүдэн дагаж мөрдөх ёстой тийм ёс зүйн код нь бол тусдаа бол байдгүй юм байна. Тэгээ яг гадаадын байгууллагууд бол нэг стандартын дагуу байдаг юм уу эсвэл тухайн улс орныхоо нөгөө хууль эрх зүйн тогтолцооноос болд юм уу яадгийн тийм мэргэжлийн ёс зүйн кодыг заавал ингээд тусад нь биччихдэг юм байлаа. Одоо Магнумын Магнум гэх юм бол заавал ингээд тусад нь бичдэг, холбоодууд бол ингээд тусад нь заавал ингээд яг тодорхой байдлаар бичдэг юм байна л та. Тэгэхээр энэ нэг юу гэдгийг хүн болгон өөрөөр ойлгодог ёс зүйн хэм хэмжээ, ёс зүйн хязгааруудыг яг гэрэл зурагчны хувьд бол миний зүгээр байсаар бол юу байна вэ гэхээр одоо бол юу байна вэ гэхээр тэр холбоо нь байдаг юм уу, байгууллага нь байдаг юм уу, эсвэл одоо нэгдлүүд нь гэрэл зурагчдын коллективуд бас Монголд байгаа тийм. Тэгэхээр энэ одоо байгууллагууд нь байдаг юм уу, ямар нэг тийм одоо тийм ёс зүйн кодыг нэг 5 одоо нэг bullet point-тай жагсаалт бас байх хэрэгтэй юм болов уу гэж би бодож байна л да. Яагаад тэгэхээр жишээлбэл таны сая одоо хэлсэн Садар Самуны одоо Самуны эсрэг тэмцэх яг нэрний үйлээд энэ хуульчаа. Энэ одоо хуультай холбоод ярих юм бол хит хэдэн одоо жишээлбэл Монголын гэрэл зурагчны бүтээлүүд бол одоо ингээ олон улсад ингээд явж байгаа байхгүй юу. Тэгээд тэр нь бол одоо юу гэдгийг насан туршаагүй хүүхд жишээлбэл одоо бэлэг эрхтнийг нь харуулсан тийм бүтээл байх ч юм уу. Тэгэх мэтчлэн ийм одоо магадгүй өөрөө бас сайн мэдэхгүйгээр ойлгохгүйгээр нөгөө нарийн одоо манад өөрсдөө бид нэг тийм замбраагүй бас байгаа зүйл байгаад шүү дээ. Тэгэхээр энэ зүйлүүдийг бас ингээ баг багаар
юу гэдгийг илүү ойлгохцтой болох нь бас айгүй чухал юм болов уу гэж миний хувьд бол бас энэ бодлоос хэлье гэж бодлоо. Тэгээд яг юу юм бэ лээ одоо жишээлбэл яг энэ Польшийн гэр зурагчдын хувьд бол өөрөө бас нэлээд тийм одоо юу гэдэг юм бэ? Ер нь бол бас хүний эрхийн одоо активист гэж бол өөрийгөө тохиолдох юм байлээ. Тэгээ бүтээлүүд нь бол бас нэлээд тийм өнгө аястай. Ер нь яг тухайн төр засгаас нь хаах гадаага, боох гадаага ер нь төр засгийн эсрэг тийм тэмцлийг илүү одоо баримтжуулдаг юм хүн юм байлээ. Тэгээд тэр тэмцлийн үр дүнд тэмцэлд оролцсон хүмүүсийн одоо хохирогч хүмүүсийн одоо дүр зургийг ч юм уу одоо илүү буулгадаг тийм болсон, тийм болсон гэдэг юм буулгадаг. Тийм талдаа ер нь хүн юм байлээ шүү. Папарацци бол ерөнхийдөө бол хийдгүү юм байлээ. Тэгээд айгүй олон шагнал мангал авцсан байх. Энэ ажлын төлөө тэгсэн юм байлээ. Тийм тэгэхээр юу ч гэсэн гэр зурагчдын хувьд бол ингээд айгүй чухал хоёр мэдээллийг авлаа гэж бодож байна. Яг энэ хэсэгтэй холбоод. Тэгээд ахаад нэг түрүүн бас чиний хэлсэн ялангуяа энэ олон улсын хэмжээнд гэх юм уу эсвэл дэлхийн хэмжээнд одоо юу гэдгийг яг урлагийн эрх чөлөө буюу одоо уран бүтээлчдийн эрх чөлөө гэдэг юм одоо яг ЮНЕСКОгийн гаргасан энэ конвенц байгаа шүү дээ. Тэгээ 2005 онд энэ чинь бол гарсан юм байна. Тэгэхээр бас нэлээд олон жилийн өмнө болцсон юм байна. 17 жилийн өмнө. Тэгээ энэ тухай бол бас манай яг энэ гэр зургийн уран бүтээлч гэр зурагчид бол яг мэддэг хэсгийг бол би мэдэхгүй байгаа даа. Тэгэхээр энэ линкийг бол би ингээд тавьчихна. Монгол хэл дээр бол ашуул гэж гарсан хэсгийг нь би мэдэхгүй байгаа даа. Тэгэхээр бол яг одоо энэ тодорхойлол бичсэн байна л да. Таны бас яг түрүүнд урдаад өнгөрсөн. Тэгэхээр гэр зурагчид бас уран бүтээлчид гэдэг категорид багтах юм бол төрийн болон төрийн бус байгууллагууд энд бол одоо бас хувийн байгууллагуудаас оролцсон гэсэн үг. Тэгэхээр энэ зүйлүүд бас тухайн хэмжээнд бол нэлээд бас зөрчигдөж байгаа байж магадгүй гэсэн нэг тийм бодол бол Монголын хүрээнд байгаа. Тэгээ олон улсын хувьд бол энэ бол нэлээд зөрчигдөж байгаа гэж үздэг юм байна. За тэгээд та бүхэн одоо хэлсэн анхаарлаа хандуулах юм бол энэ 2018 оны статистик байна л да. Энэ одоо олон улсын хэмжээнд яг энэ өөрийнхөө хийсэн уран бүтээлээсээ болж үйлдэлээсээ болж одоо жишээлбэл цензурт өртсөн байна, 4 хүн амнасаа алдсан байна. За тэгээд 37 хүн бол одоо шүүхийн өмнө бол одоо ял авсан байна. 55 хүн ямар нэгэн байдлаар шүүхийн бус ч гэсэн ямар нэгэн байдлаар хавчлаг гадуурхалд өртсөн байна. 44 хүн бол занал хийлд өртсөн байна. 97 хүн бол одоо төр одоо байдлаар баривчлагдсан байна. 60 хүн бол одоо яг шоронд одоо ингээд орсон байна. Гэх мэтчлэн бүх төрлийн одоо урлагийн энэ салбаруудад бол дэлхийд дахинд бол зохион хэмжээний ийм бас юу байдг юм байна. Асуудлууд бас ингээд бас үргэлжлээд явж байгаа юм байна. Тийм болохоор ер нь бол бас зохион хэмжээндээс эвсэлтэй болцсон юм байна гэж бас харж болох юм байна. За тэгэхээр дараагийн хэсэг рүүгээ биднээс шилжиж бодож байна. За тэгэхээр хоёрдугаар хэсэг бол одоо яг одоо нөгөө талаасаа буюу гэрэл зурагчны одоо дуранд өртдөг тэр субъектуудын тухай тийм субъектууд маань жишээлбэл яг тухайн гэрэл зургийн бүтээл тухайн хүний дуранд өртснөө өөрөө мдээгүй байж болно, бас мэдсэн байж болно. Ийм хоёр янзаар тий одоо зөвшөөрөл авсан ч гэж аваагүй ч байж болно. Тэгээд яг энэ зүгээс тэр субъектуудын ер нь одоо ирэх гэж ер нь юу байх юм бэ гэдэг асуудлыг бол төвшүүлье гэж бас энэ дээр бас бодлоо л. Тэгэхээр одоо жишээлбэл би Батулга агсны 2001 оны бүтээлийг бол ерөөхдөө бол жишээ аваад тавьсан байгаа. Энэ одоо ингээ 20 жилийн өмнөх бүтээл болжээ. За тэгээд энэ бүтээл дээр бол нэг ахмаг насны эрэгтэй хүн бол ингээд алхаж байгаа. За энэ хүний хувьд бол яг background мэдээллийг нь бол би мэдэхгүй байгаа. Энэ хүнээс зөвшөөрөл авсан хэсгийг нь би мэдэхгүй байгаа. Энэ магадгүй анзаараагүй байх магадлал бас айгүй ихтэй л байгаа. Энэ л ерөөхдөө яг өмнөх замаа хараад алхаж байгаа байж магадгүй ийм одоо дүр зураг харагдаж байна. Тэгээд миний хувьд бас энэ бас их сайн бүтээл болсон гэж бас судлаачийн зүгээс үзээд ингээд бас бичвэр хийж исэн. За тэгэхээр одоо ялангуяа нөгөө сошиал медиа, сошиал сүлжээ, за тэгээд одоо хүн болон гар утастай болсон мдээгүй явж исэн чинь хин чамаагүй зурагч нь авангуудаа гудамжинд явж исэн чинь зурагч нь авангуудаа Facebook дээр пар хэл 5 минутын дараа ингээд тавьчихдаг тийм тохиолдлууд бол их цөөнгөө болчиход байна шүү дээ ерөнхийдөө. Тэгэхээр нэгдүгээр одоо энэ өдөр тутмын хүмүүс одоо зүгээр энгийн хүмүүс бие биенээ зургийг аваад ингээ хаа хамаагүй зургийг аваад нэгдүгээр
Facebook дээр тавьдаг нэг үйлдэл байгаад байна. За гэрэл зурагчид бол одоо бас магадгүй тухайн тохиолдлоор ч юм уу нэг агшин мөчийг буулгаад гэхдээ тухайн хүнээсээ ингэж бас зөвшөөрөл авч чадаагүй, тухайн хүнээ таньж чадаагүй, эсвэл одоо автобусанд явж байгаад ч юм уу ингээд зургийг авсан ч юм ийм тохиолдлууд бол байгаад байдаг л та. Тийм тэгэхээр энэ тал дээр яг ийм тохиолдол бол одоо яг субъектийн тухайн одоо энэ бүтээлд орсон субъектийн эрх чөлөөний асуудал нь ер нь яаж одоо зохицуулах вэ? Одоо тэр хүнтэй танилцаж амжаагүй шээ гэдэг ингээд өнгөрөх хэвээр юм уу? Эсвэл зураг тавихгүй байх хэвээр юм уу? Эсвэл тавих хэвээр юм уу? Ер нь яах хэвээр гэдэг дээр бол нэлээд олон эргэлзээнүүд бол одоо бий болчиход л байна л да. Манай салбарын хувьд бол ерөнхийдөө бол тийм. Яг нөгөө хүний эрхтэй холбоотой асуудлыг ярихад нөгөө нэр төрийн тухай дурдсан. Тэгэхээр энэ хүний dignity буюу нэр төрийг хүндэтгэх гэдэг бол бидний Монгол улсын иргэн бүрийн үндсэн хуулиар нэгнийхээ өмнө хүлээсэн заавал биелүүлэх үүрэг. Тэгэхээр бусдын нэр төр алдар хүндийг хүндэтгэх гэдэг бол та ямар мэргэжилтэй байхаас үл хамааран та урлаач, бүтээлч гэдгээс үл шалтгаалan та хүндэтгэх үүрэгтэй. Энэ үндсэн хуулиар заасан заавал биелүүлэх үүрэг гэж одоо цаг ямагт сандах нь чухал. Нэг. Хоёрдугаарт нь түрүүний таны хэлсэнчлэн би бас Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны дүрмийг уншиж үзсэн. Тэрэн дээр бол ёс зүйн журмыг бид нар батална гэж бол байд юм байлээ. Тэгэхдээ вебсайтнаас нь бол би ёс зүйн журмыг бол үзээгүй. Ухтаа бол ёс зүйн дүрмтэй байх ёстой гэсэн үг. Ёс зүйн дүрм буюу таны сая яриан дундаа дурдаад байгаа тэр code of conduct тийм. Ямарваа нэгэн өөрийнхөө үйл ажиллагааг хийхдээ юуг удирдлага болгож, юуг хэмжүүр болгож бид нар энэ зааг хэмжээндээ байх ёстой бэ гэдгийг харуулдаг гэсэн үг. Тэгэхээр яг нөгөө та Magnum-ыг ярьлаа бас өөр байгууллагуудыг ингээ харах юм бол яг гэрэл зурагчдын одоо нэгдсэн холбоонд бол яг таны хэлсэнчлэн тэр ЮНЕСКОгийн соёлын олон илэрхийллийн конвенц 2005 онд батлагдсантай ижил бас 2005 онд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо 12 сарын 13-нд байгуулсан гэж өөрсдийгөө дүрмдээ тодорхойлсон юм байл. Тэгэхээр 2015 оноос хойш эхлэж 17 жилийн хугацаанд ёс зүйн дүрмээ гаргаагүй бол даруй гаргах нь нөгөө дүрмээ биелүүлж байгаа холбооны үүрэг гэж бас харж болно гэсэн үг. Тэгэхээр холбоо ч нэгдсэн зорилгоор нэгдэж байгаа гишүүнчлэлтэй бол тэр хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулах баримтчийн дүрм нь байгаа шүү дээ. Тэгэхээр дүрмдээ ёс зүйн тэр кодоо батлана гэж заасан бол тэр дүрмийнхаа заалтыг биелүүлэх ёстой гэсэн. За хоёрдугаарт за гуравдугаарт яригдж байгаа зүйл юу юм гэхээр таны хэлсэнчлэн тэр одоо ингээд та code of conduct гэдэг гэрэл зурагчдын code of conduct гэдэг ямар ч байгууллага, ямар ч редакцийн юу ингээд их сурвалжийг үзэхэд тэн дээр бол бусдын нэр төрийг хүндэтгэх гэдэг үг бол дандаа тэргуунд нь явж байгаа. Тэгэхээр одоо асуултанд хариулахын тулд би яагаад ингэж онцлоод байгаа юм бэ гэхээр энэ хүний энэ мөч, энэ агшин гэдэг бол үнэхээр гайхалтай мундаг урлагийн бүтээл юм байна. Олон өгүүлэмж, олон мессежтэй бас гоё зураг юм байна. За тэгвэл яг бид нар энийг урлагийн бүтээл гэж харахын тулд одоо ингээд нэг урлагийн шалгуураараа тэр гоо зүүн хэмжүүрээрээ ингээд харчлаа гэж байна. За тэгвэл дараа нь энэ хүн гэрэл зураг авахулсандаа гимшсэн үү, сандарсан уу, би муухай гарцсан гэж бодсон уу гэдэг маань өөрөө тэр хүнд таагүй мэдрэмж төрүүлсэн байх гэсэн үг. Тэгэхээр таагүй мэдрэмж төрүүлэхгүй байх буюу эсвэл тухайн бүтээл нь хичнээн мундаг гоё агшныг ингээд хадгалж авч үлдсэн ч тэр хүнд хор хөнөөлтөй байх юм бол тэр зургийг нийтэд түгэж болохгүй л гэдгийг одоо ёс зүйн кодонд тусгаж явах хэрэгтэй гэсэн. Яг товчоор бол гол зарчим нь бол do no harm буюу хүн ямар нэгэн та бүтээлээрээ үйлдэлээрээ гайвуулж болохгүй шүү гэдэг санаа. За яг ямар гайвуулж болохгүй вэ гэхээр одоо жишээлбэл би одоо хоёулаа ингээд энэ бүтээл дээрээ тайлбарлаад харъя. Гандангийн дэнж, гандангийн хашаа тий. За хуучны одоо хийх хортой гоё хашаа. Гэтэл энэ одоо юу гэдгийг шоронгийн хашаа байвал яах вэ? Хүүгээ эргээ явж байгаа өвгөн байсан бол яах вэ? Эсвэл шоронгоос яг эдлэг хугацаагаа илээгээд гарч байгаа хүн байсан бол яах вэ гэдэг ч юм уу тий. Тэгээд яг тэр нөгөө бүтээл бас сайн байж болно. Гэхдээ тэр хүнд ямар нэгэн байдлаар шууд болон шууд бусаар гайвуулж болохгүй шүү гэдгийг цаг ямагт санах хэрэгтэй гэсэн. Тэр бүр зарим ёс зүйн кодыг ингээ харьцуулаад харах юм бол бүр ингээд
ямар нэгэн хүний эрхийн зөрчлийн хохирогч болсон, гендер суурьсан ялгарлан гадуурхалт хүчирхийллийн хохирогч болсон, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон бол тэр нөхрийг одоо эргээд хэцүү байдалд оруулахын тулд бүх гаргаач л гэж. За үүний одоо хамгийн тод илэрлэн гэх юм бол одоо зөвхөн гэрэл зурагч гэлтгүүд таны хэлсэнчлэн тэр нэг мэрэгжлийн бус ингээ гэрэл зургийн аппарат барьцсан явж байгаа. Тэр хувь хүмүүс хүртэл ингээ хүний нэр төр алдар хүндийг хүндэтгэх ёстойгоо үүргээ биелүүлэхгүй байгаа дүр зургийг харж байна. Тэр бол хандивын аян. За би ингээд туслалаа гингүүтээ тэр айлыг хаана байгааг нь харуулсан. Нэг бол гудмыг нь харуулсан. Нэг бол гудмынх нь гадаа тэр хүүхдүүдэд нь бэлэг өгсөн зураг дарж байгаа нь бол цаана тухайн хүүхэд баярсан байж болно. Тухайн гэр бүлд хэрэгтэй зүйл байсан байж болно. Гэхдээ тэр хүний dignity буюу тэр хүний нэр төрд ямар нэгэн дараа нь тэр бүтээлчин тэр гэрэл зурагч нь гай болох үедээ гэдгийг бодно гэсэн үг. 20 жилийн дараа чи ингээд хандивын аянаар бэлэг аваа явж ирсэн арчаагүй айлын үр сад үсттэй гэд хандсан ханд дарамтлал яах вэ? Тэр зургийг гаргаж ирээ чи ийм л хэлсэн шүү дээ. Танаа гэр чиний жоохон чинь зураг чи энэ юм бистэй гэж дарамтлал яах вэ? Эсвэл юу гэдэг юм энэ ядуу дорой бүр айл нэг хүүхэд байдаг юм байна очиод муу зүйл хийчихье гэж яах вэ те гэдэг ч юм уу. Ингээд цаана ямар нэгэн хүнд гай болж гэнэ үгүй юу гэдгийг цаг ямагт эргцүүлнэ гэсэн үг. Та шаламгаа байгаад мөчийг хадгалаад авцсан байж болно. Энэ мөч дахин давтагдахгүй байж болно. Үнэхээр гайхалтай урлагийн бүтээл байх үс байсан байж болно. Гэхдээ хэрвээ тэр хүний амьдралд та сайн сайхныг авчрахгүй, хүний амьдралд гэрэл гэгийг нэмэхгүй бол та тэр бүтээлээ хувьдаа хадгалж болно. Эсвэл устгachвал амар. Хадгална гэдэг маань өөрөө эргээд дараа нь бас тэр хүн санамсаргүйгээр алдаад гэдэг юм уу те бас эргээд бас эвгүй байх эвгүй нөхцөл байдал үүсчихвэл бас тоогүй учраас заавал тэрийг харна гэсэн үг. Тэгэхээр хүний нэр төрийг хүндэтгэх гэдэг маань маш чухал зарчим юм байна. Үндсүүлэр хүлээсэн үүрэг юм байна. Энэ зөвхөн гэрэл зурагчид төдийгүй өөр янз бүрийн санаачлага дээр нэгдэж байгаа хүмүүс ч анхаарах ёстой юм байна. Хоёрдугаарт ёс зүйн код дотроо бид нар ийм хүнээс заавал зөвшөөрөл авна гэж оруулах ёстой. Жишээлбэл халдварт өвчтөе хүмүүс байдаг. Манайд одоо гэр бүлийн тухай хуулиар удамшлын өвчтөе эсвэл тодорхой өвчтөе хүмүүсийг бол заавал шинжилгээ өгж тэ юу гэдгийг эмнэлгийн хяналтанд байх шаардлага тавьж байгаа. Бүр тэгээ зарим өвчтөе хүмүүнийг бол одоо юу гэдгийг та яг гэрлэх хэрэг байна уу энэ төр гэж бүр ингээд их талдаг бүр тийм зохицуулттай бас манайх. Тэгэхээр одоо юу гэдгийг сүрьетэй ч гэдэг юм уу, сүрьегийн диспансерын хяналтанд байдаг ч гэдэг юм уу, эмэн дассан сүрьетэй хүн бол одоо диспансерын гадуур явж байхад нь ажил олгогч нь эмээ уугаад сүрьегээ дараа явж байгаа хүнийг өө энэ чи сүрьетэй байж тээ гэж хараад ажлаас нь халчвал яах вэ гэдэг юм уу те. Эсвэл одоо ямар газар явж байгаа одоо жишээлбэл энэ үнэхээр нөгөө гандан биш шоронгийн хашаа байсан бол хүмүүсийн хүнийг өөрөөр ойлгуул яах вэ гэдэг юм уу. Тэгээд тэр цаана яг хинээс яг зөвшөөрөл авах вэ гэдгийг маш сайн одоо тооцсон байх хэрэгтэй. Тэгэхээр одоо хүүхдийн зургаас бол та сая дээрээ дурдсан хүүхдийн одоо биеийн хэсгийг харуулсан зурагтай байвал яах вэ гэдгийгсэн тэгвэл одоо эцэг эхээс насаа хамгаалагчаас заавал бичгээр зөвшөөрөл авах. Бичгээр зөвшөөрөл авна гэдэг нь цаана юу ярьж байгаа. Тэгэхээр тухайн гэрэл зурагчийг өөрийг нь хамгаалж байгаа. Хүний эрхийг зөрчөөгүй баа хүнээр сайн дураар нь зөвшөөрүүлж энэ бүтээлийг уралсан юм а гэдгийг нотлох баримт. Тийм ээ. Тэгэхээр нөгөө алд биендээ ам гэрч байхаа өнгөрсөн цагт таныг хатах дарам цаас хамгаална гэдгийг гэрэл зурагчид маань сайдар санах. Тэгээд одоо хүүхэд янз бүрийн эрүүл мэндийн шалтгаантай байгаа хүмүүс эсвэл одоо яг одоо ямар нэгэн ингээд нийгмээс гадуурхагдсан эсвэл одоо өөрийнхөө дүрсийг ингээд харуулснараа эргээд хэцүү нөхцөл байдалд орох гээд байгаа хүмүүсийг бол яаж болно? Заавал нөгөө ингээд гэрэл зургийн давтаа зөвшөөрлийн бичгээр авна гэж болно. Яг хөө гэмт хэргийн шинжийг одоо ингээд баримтжуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэлийг ингээд зургийн давтсаж байдаг юм уу? Дүрс бичлэгийг авцсан бол та тэрийг хуулийн хэлтийн байгууллагад өгөхүүргүй байгаа. Хуулийн хэлтийн байгууллага танаас шаардж авах хэрэг нь байна. Тэгэхээр бас энэ хоёрын заагийг бас анхаарна л гэсэн үг тийм ээ. Самсруу байж байгаа та нэг машин дарилсан хүний
зургийг одоо авчлаа л гэж бодъё л доо. Тэгвэл тэр чинь хэргийн газар гэмт хэрэг болцсон байна гэсэн үг тийм ээ. Тэр хүн амнаас алдсан үйл үндэд оролцсон гэдэгс үл хамааран хүн дайрч болохгүй гэдэг хэм хэмжээ манад байгаа шүү дээ. Эсвэл хулгай хийж болохгүй ч гэдэг юм уу тийм. Тэгэхээр яг тийм болцсошгүй нөхцөлд бол та заавал аль би танаас зөвшөөрөл авъя гэдэг ахнаас жоохон нэг надад цаатар тийм. Хөрсгөр зөвлөхөд бол дүрмээ биелүүлэх ёстой. Тэгээд зөвхөн гэрэл зурагч ч гэлтгүй таны гарт чинь ямар нэгэн гэрэл зураг авдаг тийм төхөөрөмж байгаа бол та цаанаа хүнд гайвуулчих вэ? Хүний нэр төрийг бутгаачих вэ гэдгийг байнга бодож тэр зургийг гаргана л гэсэн. Тэгэхээр одоо бүр цаашгаа ярих юм бол би сая зүгээр нөгөө таны ихний асуултанд чинь толгомдоо шууд нэг 2 хууль нэрлэлсэн болохоос биш. Гэрэл зурагчдын хувьд бол зөндөө олон хууль бас байгаа шүү. Жишээлх юм бол одоо юу нөгөө зар сурчлагын тухай хууль байна. Соёлын тухай хууль байна. Соёлын өвийг хамгаалах тухай байна. За тэгээд зарим байгууллагууд одоо нууцын гэрээ байгууллаа зураг авлаа гэвэл тэр нөгөө байгууллагын нууцыг дагаж мөрдөх хууль байна тийм ээ. Тэгэхээр одоо жишээлбэл юу гэдэг за би чамаа хөслөөд ингээ хурмаа авчлаа зураг авахулчлаа тэгээд 50 хүнтэй хурмаа тэгээд цомхон бүрхтэл хүнтэй гадагшааж гарахгүй маа гэх ингээд зургийг авч өглөө гэвэл та тэрийг backup copy хийж хийж болохгүй ч гэдэг юм уу тийм. Одоо тэр зургийг дарсан карта ч гэдэг юм уу санах ойгоо даруй суглаад тэр захиалагчд нөгнөөч гэдэг юм уу бүр тийм нөгөө хуулиар зохицуулаагүй ч тийм нөгөө юм хэм хэмжээтэй тийм хэм хэмжээний дагуу ажилдаг байх нь одоо ёс зүйн суурийг тавих эхлэл гэж бас харж байна. Яг үнэн. Тэгэхээр яг гэрээ зурагчин байсан ч байгаагүй ч ямар нэг холбоонд хариалагддаг байсан байгаагүйгээс үл хамааран яг та хамгийн чухал одоо зүйлийг хөндөж штэ. Тэгэхээр заавал одоо гэрээ зурагчин гэдэг нэртэй нэргүй байх нь бол нэг хамаагүй тий. Яг хүн гэдэг утгаараа л яг тэр 900 хэм хэмжээг бол байнгын бодож бас байх хэрэгтэй л гэдэг одоо мессежийг бол өгөөд тэнцээ үү тий. За тэгэхээр яг юуны хувьд бол энэ бол өөрөө ингээд юу айгүй тийм тэнцвэрийг хадгалахад бас айгүй тийм адармаатай л ерөөхдөө болж эхэлж байна. Одоо жишээлбэл манай гэр зурагчдын хувьд бол 1950-ад он, 60-ад он, 70-ад он буюу 80-ад он хүртэлх дэлхийн тийм маш тийм мастер гэж нэрлэгддэг тийм гэрэл зурагчдыг нэлээд шүтдэг гэдэг юм уу да тий одоо Америкийн гэрэл зурагчид одоо голдуу бас байдаг тийм тэгэхээр одоо 50, 60, 70, 80-ад онуудад бол одоо юу гэдгийг нэг 50-аас 30 жилийн хугацаанд бол бас юм башаал өөр байсан шүү дээ. Дэлхийд бол их өөр байсан. За тэгээд одоо бид нэр ярьж байгаа энэ хуулиуд зарим нь бол байгаагүй байж магадгүй. Тийм тэгэхээр тухайн үеийн гэрэл зургууд бол бас арай өөр байдлаар ер нь бол бас авагдсан байдаг. За ер нь бол бас нэлээд асуудалтай гэмээр гэрэл зургууд ч гэсэн одоо алдаршаад явдаг бас тийм тохиолдлууд бас яг салбарт бол байгаад байдаг. Хамгийн гол нь бас манайхан бас ойлгох зүйл юу ойлгох нь айгүй чухал байгаа юм гэхээр цаг үеэ дагаж бид нар ч гэсэн өөрчлөгдөх, хувьсаа өөрчлөгдөх шаардлагатай. Тэгэхээр нөгөө 50 онд, 60 онд, 70 онд, 80 онд одоо авсан гэрэл зурагчны шүтээд тэгээд одоо 2022 онд одоо яг адилхан тийм одоо нэг жоохон тийм копи хийх байдлаар ч эсвэл одоо өөр тийм төстэй тийм одоо тийм одоо субъектийг ч юм уу төстэй байдлаар төстэй позоор авах гэж ингэж бас манайхан бас үзээд идэг юм шиг санагдаад байдаг байхгүй. Гэтэл бол маш их цаг хугацаа өнгөрцөн. Тэгээд хүний эрх болон хүний эрхтэй холбоотой хууль тогтоомж хэм хэмжээ бичигдсэн болон бичигдээгүй хэм хэмжээнүүд бол маш их өөрчлөгдсөн байгаа гэдгийг бас энд бас ташрамд бас ер нь бол бас хэлхэн зүйтэй гэж бодож байна. За тэгээд энд зүгээр нэг босын явдлыг би яхад бас л ер нь гэр зурагтай холбоотой маргааныг бол бас хаяа би бас хийдэг. Ер нь бол одоо Facebook дээр яагаад тэгэхээр нөгөө бидний энэ одоо энэ санаа зовоод идэг, миний санаа зовоод идэг юм сэдвүүд бас ингээд ер нь бол нэлээд ойрхон гараад идэг. Нэг удаа нэг залуу гэр зурагчин маань гуйлаг гуугаад сууж байгаа нэг нэлээд настай эмэгтэй зургийг ингээд зургийг аваад яг ингээд хашаанд ингээд налаа сууц зургийг аваад тэгээд ингээд Facebook дээр шууд тавьсан байсан байхгүй юу? Тэгээд би асуусан
энэ яг ямар зорилготой авсан зураг вэ? Яагаад энийг энэ одоо хин гэдэг үе юм бэ? Ямар учиртай авсан? Ингээд тавьж болж байгаа мó гэж ингэж асууснасаа болоод ер нь блоклуулсан байгаа. Тэр хүнд бол ерөөхдөө бол. Тэгэхээр яг гэрэл зургийнхаа хувьд гэхээсээ илүү миний бол хамгийн анхны нөгөө нэг одоо реакц юу байсан гэхээр одоо жишээлбэл яг тэр хөгшин миний одоо хамаатан садн ч юм уу миний ээж ч юм уу миний таньдаг хүн байсан бол би яаж хандах байсан ба гэдэг байдлаар ерөөхдөө бол би хандсан боловч яг тухай хариу бол аваагүй тэгээд ер нь блоклуулсан байгаа. Тийм тэгэхээр гих мэдчлэн юу гэдгийг өөртөө бас бодохгүй ч юм уу их хурдан аваад ч юм уу нэг бодохгүй одоо Facebook дээр тавиад сошиал медиа дээр тавиад байгаа нэг тийм жоохон нэг яарсан байдалтай ч юм уу юмд хөөгцсөн юм шиг маш олон зураг тавих гэдэг нэг ийм өнгө аяслуу манайхан маш их орцсон байгаа гэдэг. Тэгээ Facebook ч гэсэн ер нь алгоритмынхаа хувьд бол ер нь ойр ойрхон пост хийлгүүлэх гэдэг юм бичихгүй болохоор юм бичээч зураг тавиач гэдэг шүү дээ. Facebook ч айгүй төвхтэй тий. Instagram бүр айгүй хэцүү юм билээ. Тэгээ сүүлдээ би хэрэглэхээ байсан тийм. Тэгэхээр нэг тийм ингээд хүмүүсийг ингээд цаанаас нь яруулаад ингээд нэг сэтгэл зүйн хувьд бол ингээд за чи ингээд зураг 7 хоног хийгээгүй шүү дээ. Пост 7 хоног хийгээгүй шүү дээ. Хийгээч мэгээд шийдэх ч юм уу тий. Тийм одоо юу гэдгийг мессежүүд бүр ингээд өгөөд идэм байлаа шүү дээ. Манай ээж нөгөө Facebook-ийг ингээд ашиглаж эхлээд нэг удаагүй байгаа байхгүй. Тэгээд ямар санда намайг надаас асуугаад намайг ингээд юм бичгээд ах энэ ямар очт би юу бичээн гэж надаас асууад байдаг байхгүй. Тэгэхээр таны хувьд одоо залуучуудад ингээд ер нь одоо ингээд пост хийх гээд яагаад байдаг ингээд ойрхон ингээд зураг ингээд тавих гад лайк авах гад байдаг ч юм уу нэг ийм нэг импульстай одоо нэг импульстай болцсон гэж одоо хэлэхэд одоо буруутахгүй байх гэж найдаж байна. Энэ хүмүүсийн хувьд бол ямар тийм зөвлөгөө байна тий нэг тий юу гэдгийг 10 удаа нөгөө тоолж моолоод зураг тавимаа гэдэг ч юм уу одоо юу ч байдیں۔ Их тийм одоо зөвлөгөө байна уу тий ингээд яг яагаад ингээд тавих гад зураг болгоо ингээд ямар нэг ингээд зураг тавих гад ч юм уу тэгээд ингээд лайк ингээд янз янзын реакц ингээд хүмүүсээс авах гад байдаг хүмүүсээс нэлээд олширсан юм шиг надад санагдаад байна л да тий. Яг зүгээр миний хувьд бол Facebook-ыг бол би бол тэмдэглэл гэж ашигладаг. Дараа нь одоо юу гэдгийг хинч үтсэн бай, би өөрөө ч үтсэн бай зүгээр яг надад тэр нэг мөчийг, дурсамжийг тэр цаг хугацааг эргэж сануулах тэмдэглэл гэж би цахим тэмдэглэл гэж бол төсөөлж бол ашигладаг юм. Түүнээс биш одоо юу гэдгийг шууд хувийн амьдралаа чөлөөтэй хуваалцах эндэр гэж бол би боддгоо. За яагаад ингэж боддог вэ гэхээр цахим уул мөр бол устж арилахгүй. Бид орчинд байгаа уул мөр баларх, арилах магадлал байдаг бол цахим орчинд уул мөр арилахгүй. Хааны газар таны хийсэн үйлдэл бүртгэгдээд хадгалагдаад тэр мэдээллийн санд та өөрөө сайн дураараа тэр өөрийнхөө дадлаар зан үйлээр өөрийгөө хуваалцаж хуулж өгч ийн гэсэн. Тэгэхээр тэр хүн яаж ашиглах нь бол өөрийнхөө сонголт баг. Гэхдээ миний хувьд бол энийг амьдралаа дийлгэх эндэр гэж битгий хараарай гэж бол нөхөрсгөр зөвлөмөр байна. Хоёрдугаарт нь гэрэл зураг өөрөө яагаад хүчтэй байдгийг бэ? Яагаад гэрэл зургийг онцолж байгаа юм бэ гэхээр гэрэл зураг гэдэг бол яг нариндаа бол хүний дахиж олдохгүй тэр үнэт алтан цаг мөчийг мөнхөлж байгаа технологийн одоо хүн төрөлхтний улт амжилтын нэг шийдэл. Тэгэхээр тэр хүн тэр мөчөд өө гашууд автсан хүнд хэцүү баяр баясгалантай хөөрч догдолсон тэг гайхалтай дурсамжийг олж авч байгаа эсвэл хүнд хэцүү нөхцөл байдлаар нүүр тулж байгаа гэдгээс үл хамааран гэрэл зураг хүний цаг хугацааг мөнхөлдөг. Тэгвэл тэр мөчийг нь та тухайн хүнд одоо өөртөө зориулж нандинах биш бүр ингээд бусдад дэлгэх асар их хүчтэй гэсэн гэдгийг хязгаарч мартаж болохгүй. Тэр хүч чинь яг нариндаа хариул утгаар хоол хийх хүн алах гэдэгтэй адилхан. Гэрэл зургийн тэр мөчийг хадгалж байгаа хүч бол өөрөө амар. Бүр хідэн үеэрч хадгалагдаж нөлөөлөх боломжтой гэсэн. Ганц жишээ надад санагдаж байгаа жишээ гэх юм бол нэг дэлхийн 2 дугаар дайны дараа нэг юм сувилагч ингээд нурууг нь гидэлгээд бүслэхийгээр нь уургалаад нэг ир цэрэг өмсөж байгаа зураг байдаг шүү дээ. Тийм. Амар алдартай зураг байдаг шүү дээ. Харцгаа. Тийм. Тэр бол ингээд амар гоё тийм ингээд яг тэр ингээд дайн дуслаа амьдрал одоо ихтгэл найдвар ингээд маш гоё мөч. Ихтэй
тэр эрд үнсүүлж байгаа эмэгтэй хүсээгүйсэн. Аха. Тэгэхээр бодох хэрэгтэй гэсэн үг. Та тэр эмэгтэй төрсөн арилшгүй муу дурсамжийг таагүй мэдрэмжийг одоо хідэн үед амнуулан тэр хүнд сануулж байгаа гэсэн үг. Тэр хүн амьд байдаг гэсэн би мэдэхгүй л дээ. Гэхдээ үйл явдлыг би тийг сонссон. Тэгэхээр энэ үнэн бол та тэр хүнд мартахыг хүсэжсэн тэр зүйлийг сануулсаар байх аимшигтай хүчтэй. Эсвэл үнэхээр баяр хөөрт мөчийгөө санаж нийгэм одоо юу гэдэг нь амьдралд гутарж явах үедээ сэргэх бас тэр хүчийг нь өгөх боломжтой. Тэгэхээр хүнд гай болохгүй байх гэдэг бол цаанаа маш олон зүйлийг ингээд эргцүүлээрээ ядаж л миний энэ бүтээл энэ хүнд яаж нөлөөлөх бол яаж мэдрэгдэх бол гэж бас нэг асууж үзээрэй л гэж хэлмээр. Түүнээс биш яг 10 тоолоод оруулах гэж бас бодохгүй. Ягаад тэгэхээр тэр хүний мэдрэмж чинь ямар гэлээ. Тэгвэл бас ингэж энийг бас бодох хэрэгтэй. За би бичгээр зөвшөөрөл өгсөн байж болно. Гэхдээ би гинтхэн надад бодол төрөөд үгүй би наад зургаа ер нь ашиглуулахыг болио гэхэд би надад ч айл хэдийн түгээцсэн шүү дээ. Эсвэл те юу гэдэг зөвшөөрсөн бол яагаад одоо эргэж уцаад байгаа бол гээд бас нуруугаа харуулж болохгүй гэсэн. Тэр хүн төрсэн шийдвэрийг хүндэтгэж тэр хүний одоо тэр бие махбод дүрсийг та эзэмшээгүй шүү гэдгийг бодох хэрэгтэй гэсэн. Тэр дүрс тэр цаг хугацаа тэр хүнийх гэдгийг л санах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр зөвшөөрөл өгсөн болгоно нь бас найдвартай гэж бас бодож болохгүй юм шүү гэдгийг сануулчмаар юм байна. Зөв. За баярлалаа. Тэгээд нөгөө 10 тоолох бол зүгээр нэг тийм юу байлаа. Нөгөө толон байлаа. Яагаад тэгэхээр зарим одоо яг Facebook дээр манай Монгол гэр зурагчдын хөвчлэн л байдаг шүү дээ. Тийм маш их хэмжээгээр зураг тавьдаг. Заримдаа ингээ ерөөсөө зургуудыг би харж амжихдаггүй. Яагаад гэвэл хідэн зугаар нь тавьдаг учраас тийм тэр үднээсээ нэг жоохон амьсгаа аваасаа гэж би бол зүгээр боддгийн. Миний зүгээр одоо нөхөрсөг одоо юу гэдгийг шоглон байла. Тэгэхээр хамгийн одоо сүүлийн хэсэг маань ерөөхдөө бол яг үзэгчдийн эрх чөлөө гэсэн сэдвээр хоёлаас жоохон фокуслж ярих гэж байсан байгаа. Тийм тэгэхээр эхлээд бол хоёул гэр зурагчдын эрх чөлөөний тухай ярьлаа. Бүтээн төрөх эрх чөлөө, тий урлагийн эрх чөлөө. Хоёрт нь бол одоо яг тухайн гэр зурагт орсон субъектийн эрх чөлөө. За тэгэхээр үзэгчдийн эрх чөлөө гэдэг юм байна. За тэгэхээр бид нар бол нэлээд хязгаарлах, анхаарах тийм зүйлүүдийн тухай нэлээд голчлон ярьлаа. Тэгэхээр үзэгчд бас эрх чөлөө, үзэгчд бас одоо тухайн одоо мэдээллийг одоо визуал мэдээллийг те дүрслэлийн мэдээллийг контентыг үзэх, харах, мэдэх тийм эрх чөлөө нь бас одоо өөрт нь байгаа. Тэр нь үзэх таашаахаас гадна ямар нэг одоо чухал мэдээллийг олж мэдэх те. Тэгэхээр үзэгчдийн эрх чөлөө нь ер нь бол яг энэ харилцаанд яаж ер нь хөндөгдөх вэ? Ямар оролцоотой байх вэ гэж ер нь жишээлбэл та бодож байна. Жишээлбэл та санаж байгаа тэр чи одоо хизээ болцсон юм би одоо хугацаагийн ч бүр одоо 2 жилийн өмнө баг болцсон юм уу? Eagle Lizard ингээд лайв мэдээ явж байсан чинь нэг саяхан төрсөн ээж тавчигтай одоо хүүхд юу лээ эмнэлгээс нь ингээд зөөрөлсөн гэл ингээд шууд ингээд мэдээ тэрийг би яг мэдээ гарч яхад нь ингээд хальт ингээ харж исэн байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө сүүлэн тэр чинь ингээл нөгөө нэг фото зураг болоод ингээл буу юм болоод явцсан шүү дээ. Ерөнхийдөө яг тэр нөгөө момент нь ерөнхийдөө бол. Тэгээд өвлийн хүүтэнд инглээ тэглэгээл буу юм болоод жишээлбэл. Тэгэхээр гэр зургийн бас нэг аюултай тал нь ер нь юу вэ гэхээр одоо гэр зураг видео контент аль алинтай аюултай тал нь юу вэ гэхээр яг тухайн контентийг одоо ашиглаад ямар нэг тийм өөрийн далд гэдэг юм уу, нууц гэдэг юм уу, зорилгод одоо ашиглаад байгаа одоо юу гэдгийг тийм тохиолдлууд бол түүхэнд ч гэсэн маш олон байсан. Сайн зорилгоор ч гэсэн ашигласан тохиолдол байгаад байгаа. Мөн одоо бас нэлийн асуудалтай зорилгоор ашигласан тохиолдлууд ч гэсэн түүхэнд бол маш олон байгаад байдаг л та. Тэгэхээр юу гэж би хэлэх гээд байна гэхээр магадгүй тэр одоо үйл явдалтай харьцуулшгүй гэх юм уу, эсвэл за мэдгүй ойлцоо байж магадгүй хэцүү тийм одоо үйл явдлууд бол Монголд бол хаасаагүй бас ер нь бол бас болж исэн тохиолдлууд бол одоо ч гэсэн болж л байгаа. Тэр тохиолдлуудыг одоо зургийг аваагүй
яг зургийг нь одоо видеогоор ч юм аваагүй тэгж тохиолдол таар ганцхан тухайн тохиолдолд ингээ маш их фокус ингэж өгөөд тэгээд тэрнийг одоо үйл явдлын нэг chain reaction буюу тийм бие бинийгаа дагсан тийм реакцууд ингээ үүсээд засгийн газар ч явцарч моцроо тийм болсон шүү дээ. Тэгэхээр энэ дэр би юу хэлэх гээд байна гэхээр яг үзэгчдийн хувьд бол одоо яг тийм consumer буюу хэрэглэгч талдаа ингээд илүү одоо орчод байгаа болов гэсэн миний одоо тийм ажиглалт зүгээр байдаг байхгүй. Яа тэгвэл медиа буюу яг бидэнд ямар мэдээлэл, ямар зураг үзүүлэх гээд байна, ямар видео үзүүлэх гээд байна гэдэг нэлээд тийм бэлтгэсэн бодолтой ийм одоо контентуудыг бид нар бол нэлээд илүү үзээд байна хэрэглэгчдийн хувьд. Гэхдээ яг одоо үнэхээр хэрэгтэй, шаардлагатай монголчуудын мэдэх ёстой, үзэх ёстой, харах ёстой энэ одоо зурган мэдээллийг энэ контентыг юу нь бол одоо үзэгчд болыг үнэхээр үзэж чаддаггүй гэдэг дээр бол бас юу гэдгийг асуултын тэмдэг бол байгаа юм болов уу гэж бодож байна л да. Жишээлбэл одоо дан ялангуяа одоо ид чидийн орон гээл маш тийм гой санаачлага ингээ яваа дахиад ид чидийн 2 3 гээл одоо нэгдэж байна. Ганжхлан гэдэг энэ ганжхлан болон ганжхлан тэр бас баг хамт олон байх шиг байна шүү дээ тий. Энэ хүний хийж байгаа ажлуудыг энэ баг хамт олонны хийж байгаа ажлуудыг ингээд үзэхээр нэг жилд нэг 2 удаа ч юм уу тий монголчууд магадгүй яг одоо бидний заримын амьдрал ер нь яг ямар байгаа вэ гэдгийг ингээд гэрэл зургаар ер нь бол харддаг юм шиг надад санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр тэр нь ингээд нэг хэсэг хугацаанд жоохон шок болоод нэг 7 хоног ч юм уу шок болоод тэгэл бид нэр ингээд мартаал ерөөхдөө явчихдаг. Тэгэхээр хэрэглэгчдийн хувьд за хэрэглэгч гэж ярих байлаа. Үзэгчдийн хувьд ер нь эрхчлөө нь яг үнэхээр хангагдаж чадаж байна уу гэдэг дээр бол таны бас байр суурийг бол би асуумаар байгаад байна л да. Тэгэхээр яг үнэхээр бид нэр үзэх ёстой юм уу, үзэж чадаад байгаа юм уу? Эсвэл одоо биднэрт үзүүлэх гээд байгаа зүйлийг л бид нэр үзээд байгаа юм уу, хараад байгаа юм уу гэдэг дээр л санал бодож сонсох гэсэн. За яг энэ дээр би нэг таны асуултыг зүгээр асууж авах үед зүгээр дотроо нэг 3 юм хэлье гэж бодчихлаа. За нэгдүгээрт ямар ч санаачлага байсан, ямар хандлага арга зүйтэй байна вэ гэдгээр нь 3 ангилдаг нэг юм туршлага байна. За charity based approach буюу хандивт суурилсан хандлага гэж байна. Needs based approach буюу хэрэгцээнд суурилсан хандлага гэж байна. Тэгээд human rights based approach буюу хүний эрхэт суурилсан хандлага гэж байна. Ядуурл бол хүний эрхийн зөрчил. Нийгэм эдийн засаг соёлын эрхээ эдэлж чадахгүй байгаагийн улмаас ядуурл гэдэг нийгэм үзэгдэл гарч ийнэ гэж харах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр хүний ачаа гүнхч гэдэг юм уу, хувь хүний буруу гэж буруу шахаас илүүтэйгээр нийгэм эдийн засаг соёлын эрхийг ахиц дэвшилтэйгээр бусадтай хамтран болон дангаараа өөрт байгаа бүхий л нөөцийг ахиц дэвшилтэйгээр зориулан эдлүүлэх нь төрийн үүрэг байна. Тэгэхээр хүн ам нэмэгдэж байгаа, суурьшлийн бүс нэмэгдэж байгаа гэдгээс үл шалтгаалаад ядуу хөнгүү байх ёстой гэсэн санаа. Ядуу хөнгүү байхыг төрийн тэргуунд боломж болцоог бүрдүүлэх замаар хангах ёстой гэсэн. Тэгэхээр яагаад эрхтгч байдал гэж ярьдаг вэ гэвэл цаана нь equality гэдгийн цаана нь хүн бүр өөрийнхөө амьдралыг хинээс ч хамаарахгүйгээр чөлөөтэй бүтээн төрөх боломж болцоо нөхцөл бүрдсэн байх тухай болж гэсэн. Тэр байхгүй байгаад одоо бид нар ядуурлал гэж харах ёстой. Ядуурлалыг арилгахын тулд богино хугацаанд charity based буюу хандивт суурилсан, эсвэл needs based буюу хэрэгцээнд суурилсан хандлага байж болно. За байж болно. Гэхдээ дандаа байх ёстой гэсэн үг биш. Тэр хүмүүст ч хамгаалал хэрэгтэй, тэр хүмүүст ч тусламж хэрэгтэй, тэр хүмүүст ямар нэгэн хүмүүнлэгийн дэмжлэг хэрэгтэй. Хямрал байгаа хүмүүс гэсэн үг. Тэгэхээр тэрийг арилгах хүртэл нь товчхондоо байж болох. Хэдий ч арилгах шийдэл нь бол үндсэндээ төр үүний өмнө үүрэг хүлээж нийгмийн эдийн засаг соёлын эрхийг баталгаатай хэлүүлэх ёстой гэсэн. Тэгэхээр яах вэ? Ажлын байр нэмэгдүүлэх байдаг юм уу? Тухайн хүнийг эмчлэх байдаг юм уу? Тухайн хүний ур чадварыг шинээр суулгах гэдэг тэр нийгмийн эсвэл шаардлагатай бусад эрхүүдийг эдлүүлэх ёстой гэсэн. Тэгэхээр сурч боловсрох эрх, эрүүл мэндийг хамгаалуулах эрх гэдэг бол зөвхөн 18 хүртлээр эдэлдэг эрх биш л гэсэн. Тэр хүн ажил хийж чадахгүй эсвэл эжимсэн мэргэжил нь өнөөдрийн 90 цагийн үед бизнесийн эргэлтэнд орж чадахгүй байвал хэрэгцээг амжиргаагаа хангаж чадахгүй байвал тэр хүнийг давтан сургах гэдэг чинь насан туршийн боловсролын цаана агуулга гэсэн. Тэр бодостой гэсэн санаа нэгдүгээр.
За хоёрдугаарт нь хэлэх гэж байгаа гол санаа маань юу гэхээр тийм ээ гэрэл зурагч нар хүчтэй. Тэр бол үнэн. Тэгвэл үзэгч нарт юу өгөх вэ гэдгийг бас өөрсдөө харж ийн гэсэн үг. Тэгэхээр хинд зориулж юуг өгөх вэ гэдэг дээр маш том монопол хэрэгтэй байгаагаа бас ойлгож мэдэрч явах хэрэгтэй гэсэн үг. Үнэхээр ядуурлыг арилгахын тулд бодлогын оновчтой шийдвэр гаргаач гэгээд нөлөөлөл хийх гэж байгаа бол тэр нөлөөлөл хийх гэж байгаа бодлого боловсруулж байгаа шийдвэр гаргаж байгаа хүмүүстэй нөхцөл байдлыг харуулахын тулд 15 онд ийм байсан, 17 онд ийм байсан, 19 онд ийм байлаа, 21 онд ийм байлаа гэдэг тэр нөхцөл байдлыг харуулах нэг тусдаа. Иргэд олон нийтэд харуулах бас нэг тусдаа гэдгийг бас ялгах үүрэгтэй. Бид түрүүн ярианд дондоо удаа дараа ярьдаг байгаа тэр бусдын нэртөр алдар хүндийг хүндэтгэх гэдгийг цаана дүү нөө хаарам гэдэг чинь эргээд бас үзэгчд нарт ч бас таагүй сэтгэл төрж ийн үгүй юу яавал дээр вэ гэдгийг бодно л гэсэн санаа явж байгаа. Тэгэхээр төрийн ордонд зохион байгуулагч байд юм уу? Нэг бол төрийн байгууллага дотор нөлөөлөл хийх гээд дэглэсэн зургийн үзэсгэлэн бол нэг тусдаа байж болж байна. Олон нийтэд зориулсан зургийн үзэсгэлэн бол бас нэг тусдаа байж болж байна. Гэхдээ яг таны ярианд дурдж байгаагаар бол тэнд хүүхдүүд байдаг. Тэгэхээр тэр хүүхдэд ирээдүйд ч учруулах ямар нэгэн хор хөнөөл байхгүйгээр бүтээлээ урлах нь бол хүн бүрийн анхааруул зохих мэрэгжлийн бус гэдгээс үл хамааран тэр мөчийг иргэшээж байгаа хүмүүс бүгд санах хэрэгтэй зүйл гэсэн үг. Хоёрт. Гуравт хэлхийг хүсэж байгаа зүйл нь юм гэхээр би түрүүн ярианда цухас дурдаад өнгөрсөн зар сурчлагын тухай хууль гэдэг тийм ээ. Тэгэхээр зар сурчлагын тухай хууль гэдэг санаа маань өөрөө юу гэхээр тэр нэг сувгийг ингээд сувгийн контентийг сувгийн агуулгыг ингээд иргэдэд хүргэж байгаа ямар дамжуулах сувг нь бол хамаагүй. Тэр итгээд цаанаа шууд бусаар би энэ хүний амьдралд нөлөөлж байгаа юм шиг үстэй гэдгийг бодох хэрэгтэй гэсэн. За энгийн жишээ Пороро гэдэг хүүхэлдэйн кино байдаг тийм ээ. Поророг одоо бага насны хүүхдүүд дийлэнх нь үздэг, аяндаа дагаж дуулдаг, дөрүүдийг мэддэг. Пороро дуртай одоо бидний үед одоо нүб пагади намайг жоохон багт нүб пагади гой дүр байсан бол одоо Пороро гарч ирчээд байгаа байхгүй тийм ч. Пороро үзэж өссөн хүүхэд бол өөрөө тэр дүрдээ хамгийн ойр, хамгийн ээлтэй, хамгийн илэг илэг нь ойр одоо хүүхэд болж байгаа. Гэтэл чихрийн агуулмж өндөр Поророгийн зурагтай ундаа дэлгүүрт байвал хүүхэд ямар сонголт хийх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэгэнгүүт одоо зурган тэр визуал хараа зүүн одоо тэр илэрхийлж байгаа зүйл маань өөрөө шууд хүнд нөлөөлөхөөс гадна бас шууд бус дам нөлөөтэй. Тэгэхээр өнөөдөр шууд нөлөөтэй биш байсан ч таны тэр бүтээл ямар нэгэн бурангуй үзлийг, ямар нэгэн ялгарлан гадуурт хүчирхийллийг эсвэл стереотип буюу хэвшмэл үзлийг бэхжүүлж байгаа юм шиг үстэй. Эсвэл бэхжүүлэхэд нь хүлээн зөвшөөрөхөд нь мессеж чинь хүрчиж байгаа юм шиг үстэй гэдгийг бас давхар цаанаа унших тухай ойлгох гарч ирж байна л гэсэн үг. Тэгэхээр энийг яах юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэгвэл визуал агуулга дээр тэр харааны тийм агуулга дээр ажиллаж байгаа төрийн, хувийн хвшлийн, төрийн бус гэдэг бүх итгээд та ямар нэгэн сууг иргэшээж байгаа бол өөрийн гэсэн ийм кодтой байх хэрэгтэй, ёс зүйн кодтой байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр одоо таны тэр яриад байгаа тэр нөгөө телевизийн сувг эсвэл вебсайт лайв хийдэг хүмүүс цаана энэ бол миний одоо анхаарах код юм шүү гэд редакцийн зүгээс бол бүр одоо юу гэдгийг мэдээний сурвалжлагч нар дүрстэй мэдээний сурвалжлагч нарын код зураглагчийн код гэрэл зурагчны код гэд редакц нөгөө дотоод дүрм журмынхаа зэрэгцээ тийм кодтой байх нь зүйтэй. Тэгжиж тэр нөгөө кодынхоо давхар нөгөө мэрэгжлийн алдаа гаргах тэгээд нөгөө хэвлэл мэдээллийн зөвлөл дээр чинь бас нөгөө код байгаа шүү дээ. Хэвлэл мэдээллийн зөвлөл гэдэг маань нөгөө хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын өөрөө удирдах сайн дурын зохицуултын байгууллага гэж харж болж байгаа. Тэгвэл хэвлэл мэдээллийн зөвлөл нөгөө яг хэвлэл мэдээллийн ёс зүйн кодоо дагаж ажилласан уу гэдгийг ингээд давхар хянаад явдаг шиг бас ийм өөрийн ийм кодуудыг гаргаж болно. Ийм
хувийн компаниудын хувьд бол энэ бол чөлөөтэй гэсэн үг. За Монцамаг ч гэдэг юм уу тийм төрийн оролцоотой газар ч гэсэндээ бас ийм юмнуудтай байх нь зүйтэй гэсэн санаа авч байгаа. Тэгэхээр таны хэлээд байгаа тэр 1950-60 оны тэр мэрэгжлийн муу туршлагыг одоо юу гэдгийг тэр нөгөө үеэ өнгөрөөсөн дэвшилтэд биш туршлагыг халахад ч гэсэн нөлөөтэй гэсэн. Дараа үеэ бэлтгэхэд дараа үеийг чадахжуулахад хэрэгтэй гэсэн санаа. Тэгээд яагаад энэ гуравт нь би энэ зар сурчлагыг онцлоод байгаа юм бэ гэхээр үндсэндээ компани нийгмийн хариуцлага буюу corporate social responsibility гэдэг ойлголт байдаг. CSR гэдэг. Тэр одоо өөрчлөгдөөд BHR гэж болж байгаа. Business and Human Rights гэж өөрчлөгдөж байгаа. Business ба үеэр гэж байна. Тэгэнгүүт та ямар нэгэн байдлаар хүний нэр төр алдар хүнд эсвэл эрх хэрэгчлөөнд халдсан бараа бүтээгдэхүүн үйлчилгээ хийх юм бол хол явахгүй л гэж байгаа. Тэгэхээр дотор ч та ингээд хэрвээ танаа бүтээгдэхүүн танаас салбар хэрэглэгч нарт ямар нэгэн буруу дадал, зан үйл эсвэл туршлага түгээж байгаа бол анхаарал даваарай л гэж. Тэгэхээр зар сурчлагын одоо контент гэд харах юм бол 3 сарын 8-ны сурчлагаа бол үнэн хүний эрхийн мэдрэмжгүй, гендерийн мэдрэмжгүй сурчлагаанууд байдаг. Гэхдээ бол ахуудаа дарагддаг, галт тогооноос холдохгүй, галын одоо юу гэдгийг галт тогооноос өөр орон зай хүн шиг сурчлагаагаа хийдэг. Нэг бол эмэгтэй хүний ийм л бэлэг өгнө гэж яриад байдаг тийм. Тэр маань өөрөө гендерийн стереотипийг, гендерийн хөвшилтэйг мэдэхгүй байна л гэсэн. Тэгэхээр энийг маш сайн анхаарах хэрэгтэй гэсэн санаа явж байгаа. За хоёрдугаарт нэр томьёо өөрчлөгдөж явж байгаа. Жишээлбэл та сая artistic freedom гэдэг урлагийн одоо юу гэдэг нь те эрх чөлөө яг тодорхойлсон UNESCO тодорхойлтыг гаргаж ирж байна. Энэ бол өмнө нь байгаагүй нэр томьёо. Нийгмийн салбарын нэг онцлог нь ингээд улам өмнө байсан ингээд ойлголтуудаа сайжруулад явж байгаа. Тэгвэл яг энтэй уялдуулаад нэг анхаарах зүйл нь гэхээр жишээлбэл хүүхдийн порнограф гэж ярьдаг байсан. Хүүхэд оролцуулсан садар самун бүхий агуулга гэж ярьдаг байсан бол өнөөдөр тэр нэр томьёог халтсан. Яагаад гэвэл хүүхэд өөрөө санаачилж ямар нэгэн порнограф юм хийхгүй. Томчууд оролцоод хүчирхийллийн улмаас тэр хүүхэд тэр нөгөө порнограф контентэнд ороод байгаа. Тэгвэл энийг бид нар өөрөөр ярина буюу child sexual abuse material гэж ярьж байгаа. Хүүхдийн эсрэг бэлгийн зүй бүс ийм агуулгатай материал гэдэг юм тийм ээ. Орчуулгыг мэдэхгүй байна. CSAM гэж байна. Тэр нь одоо яаж нэвлэхээр загварын ертөнцид маш хүчтэй шүүмжлэгдэж байгаа нэг зүйл бол модельуудыг нөгөө нас бит хүрсэн эмэгтэй эсвэл 15 6-тай залуухай охид байсан бол одоо бүр жоохон хүүхдээр модель хийгээд тэр нөгөө гоо зүүн ийм хайрцгийг тулгаад байгаа. Одоо үзэсгэлэнг юу гэж үзэх вэ гэдэг хайрцгийг тулгаж байгаа нь өөрөө гендерийн мэдрэмжгүй, хүний эрхийн мэдрэмжгүй л гэсэн. Тэгэхээр трендийг дагах гэдэг чинь аюултай шүү. Жоохон суурьтай, өглөөрхтэй, бүтээлээ урт настай тэгээд энэ соёлын үнцэнтэй, гоо зүйтэй байя гэвэл та их олон зүйлийг харж, их бодож, их тунгааж урлах ёстой байна. Урлаачаас, гэрэл зурагчдаас тийм олон зүйлийг ингээ харж, олон зүйлийн тунг тааруулж та бүтээлээ урлахыг одоо үзэгч шаардна. Энэ нь бол үзэгчийг хүртэл та нөгөө үзэгчд зориулж бүтээлийг бүтээхдээ тэр үзэгчд би юу өгөх вэ гэдгийг цаг ямагт санахтай л бас хамт уялдж байгаа гэсэн. Одоо энийг харах юм бол бүгд хөхнийц гэдэг нь мэднэ. Энэ зураг тэгээ та ингээ харсан. Энэ бүгд хөхнийц гэдгийг мэднэ те. Тэгээд энэ өөрөө ямар мессеж өгж байгаа вэ гэдгийг хоёулаа зүгээр яриад үзье л та. Яг үзэгчийн талаас. За энэ хөхнийц байх ёстой зүйл гэж хүүхдэд ойлгуулах бол хүүгүүдийн зодооныг хүлээж зөвшөөрөх мессеж байвал яах вэ? Хүүгүүд нөгөө эрх хүнийг шарах биш, эрх хүнийг сорив чимдэг гэдэг нэг юм хэлц байдаг шүү дээ. Цаана нөгөө гендерийн хөвшмөл үзлийг бэхжүүлж байгаа л нэг хэлц. Эрчүүд тогтох ёстой, эрчүүд асуудлыг нударгаар шийдэх ёстой гэдэг л стереотипийг бэхжүүлж байгаа гэсэн. Гэтэл яг энэ зураг хэрвээ эрэгтэй хүний зураг байгаад эрэгтэй хүний энэ хөхнийц байгаад тийм энэ ингээд бүтээлийг хармагцсан хүүгүүдэд байдаг л зүйл шүү дээ гэж тэр хүн ойлгоод эсвэл энэ зургийг хүүхдэд том хүн тайлбарлахдаа
хүүгүүдийн дунд зодон байдаг л байхгүй юу? Чи одоо хүүхдэд зодтолтвол ингээд нүд мүдээ сайн хамгаалахгүй бол хүүхдээс болох нь байж тээ гэж тайлбарлавал аюул гэсэн санаа. За эсвэл энэ хүн эмэгтэй байгаад гэр бүлийн хүч хэрхээлийн хохирогч байгаа. Тэ одоо юу гэдэг үерхэж байгаа хүн хамт амьдарч байгаа хүн эсвэл гэрэлсэн хүн ингээд байна гэж тэгвэл энийг яаж харах вэ, тайлбарлах вэ гэдэг нөгөө хүний нэр төр, эрхэм чанар гэдэг нөгөө контекстыг харах хэрэгтэй болж чанар гэсэн үг шүү дээ. Зөв яг үнэ. Яг нөгөө үзэгч шин хараад ямар мессеж авах вэ гэдгийг маш сайн тунгааж сэтгэл хөдлөлөөр биш. Хэрвээ та үнэхээр мэрэгжлийн бэл зурагч юм бол мэрэгжлийн төвшөнд болох хэрэгтэй гэсэн. Яг үнэ. Тэгэхээр яг сүүлийн хийсэн одоо яг мессеж юм бол миний хувьд бол бас баг одоо бүр өлег болж ах шиг байна. Айгүй олон давтаж явсаар байгаа нөгөө яа тэгэхээр одоо яхан концепттэй бүтээлээ концепттэй хийгээч бодооч босруулаач гэдэг одоо мессежийг бол одоо би сүүлийн баг 7-8 жил яг ярьж байна яг үнийг хэлэхэд яг дүрсэн урлагийн салбарын уран бүтээлчдэд тэгэж хэлж ярьж сургалт явуулж байна. Одоо сүүлийн нэг 5 жил орчим 2016 оноос хойш бол яасан ингээ гэр зурчдад бол илүү бас хэлж байна. Тэгээд яг энэ бүтээл дээр зүгээр яг харахад бол энэ бол ингээ залуу одоо оюутан байж байгаа. Тэгээд энэ оюутан байна яг засгийн газрын одоо бодлогын эсрэг бол ингээ эсэргүүцэл тийм одоо жагсаалд оролцоод тэгээд одоо цагдаа нарт ингээд одоо цагдаа нарын хүч хилэлд өртсөн байгаа одоо байдлыг харуулж байгаа шүү. Тэгэхээр энэ яваад байгаа нэг миний нэг юм цуврал байгаа яг энэ нутал авийн хүрээнд яваад байгаа энэ цуврал дээр нөгөө яг л одоо бүтээлүүдийг тавиал тэгэл лайв хийгээл тайлбарлал 30 минут 40 минут заримдаа нэг цаг ингээл тайлбарлал ингээл явдаг байхгүй. Тэгэхээр манайхан маань тэгээ цаашдаа одоо суралцах байлгүй ойлгох байлгүй тий одоо ингээд камертай болчхороо гэр зурчин болчихж байгаа юм бишээ уран бүтээлч болчихж байгаа юм бишээ тий эн чинь бол ингээд таны эснэр бол ингээд маш олон тийм одоо ярих юм бол бас хор хохиролтой байж болохоор тийм одоо мэрэгчлэл бас байгаад байна. Бодлого бас байж болохгүй байгаад байна. Тэгээ наацхаа одоо хүмүүстэй ажилладаг хүмүүс одоо гэр зурчд бол ингээд зөвшөөрлийн хуудасаа гадныхан бол одоо ингээд бэлэн ингээд зөвхөндөө аваад явж идэм байлээ. Яг ингээд хевлээд ингээд тавьчихсан. Тэгээд яг ингээд зөвшөөрлөө ингээд тухай үед нь ингээд ойлгуулад тайлбарлаад зөвшөөрлийг аваад тэгээ ямар одоо зорилгоор хэрэглэх вэ гэдэг хэрэглээгээ бас ингээд тухайн үедээ ингээд яг тухайн анкетан дээр ч юм уу форум дээр загвар дээр ингээд бичүүлээд гар хөлийн үсгийг аваад явдаг юм билээ. Тийм тэрийг бол би бас нүдэрээ харж ирсэн. Тэгэхээр бараг л одоо тааралцсан хүн болгоноос л авдаг юм бил арай л нөгөө хонь мал нохоноос авахгүй юм билээ. Бусдаар бол ерөөсөө бүхэл хүнээс л авдаг юм билээ. Тэгэхээр нөгөө таны хэлж байгаагаар ингээд бас араа бодож нэг талаасаа хоёр дахь юм бол бас яг тухайн хүнд бол хүн ёсоор хандаж байна гэдэг бас нэг илэрхийлэл гэж бас харж болно. Тийм тэгэхээр энэ бол нэг гадныхныг магтаад байгаа гэхээсээ илүү бас гадны олон улсын сайн туршлагаас биднээс суралцах хэрэгтэй. Дандаа ингээд юу гэдгийг одоо Монголд гэр зурчны ёс зүйн код байхгүй юм чинь ингээд хамаагүй намаагүй байж болохгүй байна гэдгийг бол бас энэ ярилцлагаас бол бас нэлээд гайгүй ойлгож авсан баха гэж би бодож байна. Тэгээд энэ дээр бол хэд хэдэн одоо магтгүй гэрэл зурчдын хувьд гэрэл зурагчин сонирхогчдын хувьд мөн одоо яг мэргэжлийн гэрэл зурчдын хувьд бол бас анхаарал суралцах одоо магтгүй хандлага барилаа өөрчлөх ийм зүйлүүдийг бас биднээс бас дурдаа. За эхний зүйл нь бол яг тухайн одоо хэрвээ та байгууллага холбоонд хамрагддаг бол тухайн байгууллага холбооноос магтгүй ёс зүйн кодоо ёс зүйн одоо хэм хэмжээний тэр одоо журмаа ингээд бид нэр бүгдээрээ хийцгээе гэдэг тийм магтгүй шаардлагыг бол тавих хэрэгтэй байж магадгүй тий харьяалагддаг бол за харьяалагддаггүй бол магтгүй яг олон улсын тэр туршлагуудыг уншаад олон улсын байгууллагуудын ёс зүйн журам одоо ёс зүйн кодуудыг уншаад бас өөрийн гэсэн одоо хувь хүндээ ч гэсэн ёс зүйн тийм кодыг бол одоо бас жагсаага бичиж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж тий 5 юм уу 6 жагсаалт ч юм уу тийм жагсаалт бас өөртөө бий болгочих болно. Тэгээд хэрвээ одоо үнэхээр энэ тал дээр юу гэдгийг санал бодол хэрэгтэй байх юм бол надаас сууж болно, одоо болов сайхнаас сууж болно, фото лайв одоо энэ тухай илүү туршлагатай хүмүүсээс асуухад бол бид нар бол хизээч одоо үгүй ээ гэд ингээд зөвлөгөө өгөхгүй би мэдэхгүй гэд ингээд сууж явахгүй байх хэрэгтэй бол тийм. Тэгэхээр тийм бол одоо сууг нь бас нээлттэй байгаа шүү гэж миний зүгээс бас хэлмээр байна. Тэгээд болгоогийн хувьд бол цаг хугацаа гаргасанд маш их баярлалаа. Тэгээд айгүй завгүй хүн гэж
би бол таамаглаж байгаа. Тийм тэгэхээр мэдээж хэрэг бол нөгөө айгүй том сэдв байлаа. Айгүй олон талаас нь хоёул ярилцахыг хичээлээ. Тийм тэгээд магадгүй одоо нэг хэсэг хугацааны дараа ч юм уу хүмүүс одоо яг энэ ярилцлагатай холбоотой ямар нэг реакц, коммент хийлээд ингээд хүсэлт гаргах юм бол магадгүй аль нэг одоо хэсэг дээр илүү наривчлах ч юм уу тиймэрхүү бас ярилцлага бид нэр хийж болно. Бас одоо бас нөгөө цар тахлын одоо хориггийн одоо хоригч бол тавигдсан байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй одоо бичлсэн тийм танхимд ч юм уу бичлсэн тийм уулзалтууд биднээс хийж зохион байгуулах боломжтой байгаа шүү. Тэгэхээр та бүхэн бол биднэрт ингээд хэлээрээ тэгэхгүй бол ингээд юм болгоны таамаглах бас маш хэцүү. Тэгэхээр яг юуны тухай сонсомоор байна, ямар уулзалт баймаар байна, юу танарт хэрэгтэй байна гэдэг одоо мэдээллүүдээ, хүсэлтүүдээ ингээд мессенжерээр юм уу, надад юм уу, комментээр юм уу ингээд чөлөөтэй хэлж болно. Тэгээд болов сайхандаа маш их баярлалаа. Тэгээд танд яг энэ ярилцлагыг хаагаад бас тийм хэлэх үг байвал танд бол ингээд боломжийг олгоё. Одоо нөгөө олж авсан мэдээлэл дахиад багтчихъя юу Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо дөрөндөө бол ёс зүйн журам бид нар баталнаа гэдэг байгаа юм билээ. Тэгэхээр тэрийг бусад улсын сайн туршлагыг харж агаад огт байхгүй гэдэг орхоос илүүтэйгээр шанд татаж одоо шин туршлага мэргэжлийн шин төвшөнд гарна гэж байгаа юм бол эндээс эхлэх зүйтэй л гэж бол хэлээ ба. За тэгээ баярлалаа. Тэгээд болов сайхныхаа ажилд амьдралт нь эрүүл мэндэд нь бас эрүүл мэндэд нь өндөр амжилтыг хүсье гэж хэлж болох уу? Болно шүү дээ, тий. Тийм тэгэхээр хүмүүс дандаа ажлын амжилт хүсээд байдаг гэдэг. Ажлын амьдралын эрүүл мэндийн амжилтыг бол бас хүсье гэж бодож байна. Тэгээд аль аль нь явчихж бас ажлаа удаан хугацаанд хийх бах. Тэгээд танд баярлалаа. Тэгээд дахин уулзах байхаа гэж найдаж байна. Маш баярлалаа. За баяр таа.